Найзхийн дэлбэр шиг дийлэгрээд сайхан чамайг сүдэн алхаад саруулханда амьдрал нарны дорсор шиг туяраад навчин дээрх шүдэр шиг болортоод намрын өглөө шүү шиг жиргээд намуухан аз жаргалын шувуу намайг тойрон жирэгдэг амьдрал чамд хязгааргүй хайртай болдон явж бодолдоо уярч дуудах тухуртай болор уян нэрэндээ хайртай хайртай харин дор хатар шиг ирэхлээд хансан сэтгэл яруу шиг дэлбэлээд хамаг сайхны бурам шиг амтлаад хайртай да амьдралд тэнгэрийн дүмнот шиг ялалзаад тэргээс цааш шиг дүүрэн мэлтийгээд тасгацгийн өнөр шиг мэдрээд аглуухан аз жаргалын шувуу намайг тойрон жирэгдэг амьдрал чамд хязгааргүй хайртай болдон явж бодолдоо уярч дуулах тухуртай болор уян нэрэндээ хайртай аз жаргалын шувуу намайг тойрон жирэгдэг амьдрал чамд хязгааргүй хайртай болдон явж бодолдоо уярч дуулах тухуртай болор уян нэрэндээ хайртай хайртай аз жаргалын шувуу намайг тойрон жирэгдэг амьдрал чамд хязгааргүй хайртай болдон явж бодолдоо уярч дуулах тухуртай болор уян нэрэндээ хайртай аз жаргалын шувуу намайг тойрон жирэгдэг амьдрал чамд хязгааргүй хайртай болдон явж бодолдоо уярч дуулах тухуртай болор уян нэрэндээ хайртай хайртай. За ёстой аз жаргалын шоу өнөөдөр бол яг Болор уянга гихчээр тойрсон байлаа. Тэгээд бүх хүн танд хайртай Болор уянга гэж. Вау. Ямар гоё үхтэй. Нэрээ нэг эцэг эхээс өгсөн нэрээ хайрламар санагдтал үнэхээр маш гоё байлаа. Тэгээд өнөөдрийн нэвтрүүлэгт хүрэлцэн ирсэн бүх зочдын нүчи мэндийг хүргэе. Манай 27 дугаар жилийн урт цагааны гудамжид өнөөдөр маш гайхалтай зочдтой эхэлж байна. Ялангуяа одоо алс холын Америкаас бас найз нар маань ах нар маань ирсэн. Тэгээ маш олон гоё сайхан зочдтой. Тэгээ бид бүгдийн хувьд л өнөөдөр бас нэг олон сайхан баяр болж штэ тийм ээ. Одоо ингээд 100 цаг одоо ирж байна. Тэгээд бид нар хэдүүлээ одоо нэвтрүүлгээ эхлээд Испаний алдарт одоо 140 жилийн түүхтэй алдарт самыг л бивээрээ тулгаад. За тэгээд манайхан бас аман цангаад ирч хүчээ нэмээг бол манай Болор уянга гихч Кальпис одоо Мицуя сайдраас сууж одно эмгтэй хүндээ ихтэй гоё аягаад өгж бүгд хамтаа сайхан хундгаа тулгацгаая. За Болор уянгатай би гоё стожинки Япон чанар гэдэг одоо гоё ундаа өгнө. Тэгээ энержи дэрэг штэ. Одоо манайхан ч нөгөө энержи дэрэг гэхээр чинь бас нэг сул сахар махар гэдэг юм байдаг штэ. Япон чанар гэдэг бол шал өөр. За хэдүүлээ нэвтрүүлгээ. Сайхан нэвтрүүлгээ эхлүүлцгээе. За урт цагааны гудамж мандтугай. Алхбай. Улаанбаатар хот маань хөгждгвэ. Өнөөдрийн урт цагааны гудамж нэвтрүүлгийн зочдоор Эмоц продакшны жүжигчин Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Эзэн Мөнх. Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан дуучин Болор уянга. Палеонтологч, зохиолч Сайнбаяр. Америкийн нэгдсэн улсын All State даатгалын корпорацийн програм хангамжийг ахлах зөвлөх инженер Баатар. Америкийн нэгдсэн улсын Maryland мужийн ахлах дата аналист мэргэжилтэй мөн Tech to High дата аналист bootcamp-ийн үүсгэн байгуулагч Энх Минд. За хол явсан хүнээс үг сонс гэж одоо хэлдэг. За Сэржингийн Баатар ах маань одоо ер нь Америкийн нэгдсэн улсад энэ очсон анхны монголчуудын нэг. Ялангуяа Японд ажиллаж амьдарч байгаа цаашаа Америкт очиод Америкийн нэгдсэн улсын Сан Францискогийн Silicon Valley гэж одоо асар том
дэлхийн том зах зээлд одоо ажиллаж амьдарч байгаа хүний хувьд ер нь одоо Монголдо ирээд ямар байна? Ер нь ингээд бас нэг хэдэн жил болоод ирсний хооронд ингээ харахад ер нь Монгол маань хөгжиж гин үү? Ер нь яагаад байна? Доошо унаад байна уу? Яг юу санагч байна танд? За хамгийн сүүлд 19 онд ирсэн юм байна. Нэг ажил явдлын янз бүрийн юмд оролцоод 6 жилийн дараа сая хүрээд ирлээ. Өөрчлөгдсөн байна. Барилга байшин нэмэгдсэн байна, машин техник нэмэгдсэн байна. За тэгээд бол төгжрөл мөчрөл төмөн юм байна. Энэ дотор болохоор бол авууштай нь болохоор надад ийм юуны нэг 20 ямар 25-ны нэг сүлжээ орж ирсэн байна. GS 25. Тэр их зүгээр байна. За Улаанбаатарч бас жорломж уусан байна шүү дээ. Айгуу сайхан. Тэр Ариун Тэр чинь соёо шүү дээ. Тийм үстэй тий. Тийм шүү дээ. Айгуу том юм шүү. Энэ том соёо. Тэгээ өмнө нь болохоор томын орж ирсэн байсан. Тэгээд энд кофений соёо орж ирсэн байсан. GS 25-аас мөнгө авсан юм шиг. Үгүй. Би зүгээр хараад баярлаа. Тэр тэгвэл манай нэг зар сурталчилгааны нөхдөч орж ирэл. Тэгээд нөгөө сая төгрөг аваад. Тийм ба. Ямар ч юм ба. За наригж байгаа. Тийм харагдсан биз дээ. Надад бол анхан зарагч байна. Тэрнээс гадна одоо ингээд утаа харилцсан гэдэг шүү дээ тий. Миний хамаарч утаа үнэрч. Ингээд гадаа гарахаар шүү дээ. Газараас үнэрч जैन, ханаас үнэрч जैन. Ингээ гүүр мөрөнд авахаар гинт гэдэг утаа орж ирсэн. Утаа арилаагүй шүү дээ. Арилаагүй. Тэр чинь зүгээр нөгөө маркетинг гад дээр яваа. Хин танд одоо харилцсан гээд ингэж ухуулга хийчихээ. Харагдахгүй харин утаагүй нүүж очих. Тэр чинь 100 цаг ирж байгаа гэх шít. Үгүй харагдахгүй Би ч харагдахаар нь утаа тэгж Биш аха. Доторх шатж байгаа бодис нь өөр болсон мөртлөө улам хортой болоод байгаа. Тийм үү. Улам хортой. Тэгээ ямар ч байсан бол утаа мөрч байна. Энийг бол гаднаас орж ирсэн хүний хамраар танилаа. За. Сонсож гин үү утаа ч юм байна гэх. За одоо нэг Twitter-ийн нөгөө ярианы сэдв бас одоо нэмэгдэж штэ тий. Одоо хоёулаа дараа өвөл болоод ирэх. Одоо бид нар зам болохоор утаагаа марчдаг. Тэр хамгийн буруу юм байл шүү дээ. Тэгэд угаасаа би яг тэгж бодсон. Зочд маань ингээл гаднаас маш их стресс янз бүрийн мэдрээд ирэх байх гэж бодонгуутлаа эрүүл мэндийн одоо дэмжих үүднээс одоо шидэт хүнстэйг хамтран ажиллаад одоо та бүхний юм гоё юм амттан бэлтгэсэн байгаа. Тэгэд энэ компани маань ерөөсөө манай Монголдо бидний одоо үндэсний үйлдвэрлэгч за хамгийн сайн гэсэн одоо чацарган нэрс гэл тэр болгоны чинь Монгол хүн таны биед зориулж үйлдвэрлэж байгаа юм гоё амттангууд одоо нэг кофе ухтаа ч юмсэл орой нэг ингээл юм мэдэх гээд байдаг чинь яг тэр үед хамгийн тохиромжтой. Тэгээ Гэсэн мөртлөө таранс тос байхгүй. Дандаа цагаан эдэний тосоо. За тэгээ одоо утааг мартаад та үндэсний үйлдвэрлэгч яаснах сайхан амсаа. Соороо юу нэ. Яриагаа үргэлжлүүлье гэж. За манай хоёр бол эндээсээ ингээд Эстэ тасалхаа гоё бичэн байж байгаа. За тэгээд гоё амсч үзээд бас гоё сэтгэлээ. Эзэн мөнх бол бүгднгээс нь амсч үзсэндээ хэлэх байгаа. За манай дуучин Болор уянгийн хувьд бол одоо гайхамшигтай мундаг дуучин. За ер нь Болор уянгаас бас юу асуух чинь гэхээр бас л одоо эмзэг сэдвүүл асуух гэдэг л да уучлаарай. Сүүлийн үед бол монголчуудын дунд одоо 10 жилийн хүүхдүүд янз янзын одоо заавал хүн хөгшөрөхөөр хавдар тусдаг биш. Хавдар гэдэг бол их ойрхон болцсон байна. Ер нь одоо энэ бас хүнд зүйлийг бас даван туулаад тайзан дээр бас ингэ сайхан дуулж байгаа. Болор уянгада нэг баяр хүрчээ тийм ээ хэлээ. Яг зөв. Тэр ямар гэгэл сайхан Одоо тий одоо хавдар гэхээр л одоо хүн шууд одоо ингээд айхтар хүлээж авдаг. Тэгэхэд одоо яг энэ хүнд өвчлөлийг даван туулахад яг ямар хүнд асуудал байсан бэ? Хэр зэрэг хэдийн хугацаанд өөрийгөө бас блоклсон бэ? Бас хүн чинь бас нэг гинт тийм мэдээ сонсох хүнд байгаа шүү дээ. Баярлалаа. Тэгээд миний хувьд болохоор нэг 2 жил, 3 жил баг өөрийгөө блоклов. Тэгээд нэг жил нь бүр ерөөсөө тас хүмүүстэй харилцаагүй. Тэгээд өөрийгөө бясалгаад. Тэгээ ер нь бол айл болгонд одоо сүүлийн ер нь 15 жилийг анзаархад те айл болгонд баг 1-2 хүн хорт хавдартай тэмцчээдэг. Тэр нь болохоор хүн өөрөө сэтгэл санаагаар одоо хэрвээ унчих юм бол аюу хурдан явах жишээ нэ те. Хүн өөрөө яг ямар байна тэрнээс шалтгаалж тэр нь өвчин эдгэрэхгүй тэгээ ямар байх уу гэд нэгнтэй яаж харилцах уу гэдгээс шалтгаалт юм байна. Миний хувьд болохоор нөгөө дуулж хуурддаг ч юм уу өөрөө ингээд байнга нөгөө тайзан дээр байх дуртай, гадуур явах дуртай, тийм одоо нөгөө сэтгэлээрээ гэдэг ч юм уу те. Тэрэндээ айгүйх нөгөө стрессчээс учраас за би ингэж болохгүй юм байна гэд өөрийгөө айгүй сайн хянаж өөртөө айгүй ярилцаад те. Тэгээд өвцөн ч гэсэн нөгөө мэдээж санхүүгийн одоо хэрэгцээ байгаа учраас ерөөсөө өвцөн ч гэсэн дуугаа тасралтгүй дуулаад нөгөө нэг үйл ажиллагаанууд намайг дуулуулаарай гэж байнга ярьж байсан. Ерөөсөө ичээд зах хурд нь болохоор хичээл идэг гэсэн юм байна л да. Одоо бол надад ерөөсөө тийм байхгүй болсон. За би тэрэнд чинь оролцож болно. Би миний зүгээс тэгэж болно. Ийм боломж байгаа шүү гэд. Тэгээ гол нь нөгөө
эрт одоо нөгөө хүмүүс чинь эрт үзүүл бие үзүүлж байгаарэ ямар нэгэн хүмүүс чинь нөгөө өвчин чинь хилж ирэхгүй хийсчирдэг гэдэг шүү дээ. Тэгж хийдэг биш хилээл идэм байх одоо би энд чинь за чамд тийм юм илрээд байна ингээд дэш өнгөд хүмүүс чинь залуу хүмүүс чинь за би нэг жоохон ядарсан байлгүй дээ ойр жоохон ойргүй явцсан ч гэдэг юм уу те. Тэгвэл өдөр тутмын идж байгаа хоол, өдөр тутмын харилцаж байгаа харилцаа, нийгмийн стресс энэ бүхнээс чинь хүн ядраад одоо жишээл өөрт нь ингээд өвчлөл мэдрэгдчихэд тэрийг нөгөө хүн анзаардаггүй учраас үзүүлдэггүй ингээд яваал гэдэм юм байна. Тийм учраас би нөгөө айгу эрт мэдэж чадсан. Тэгээд эрт мэдсэн учраас хурдан арга хэмжээ аваад тэгээ хамгийн гол нь хагалгаа гэдэг чинь болохоор одоо нэг зөвхөн эхний шатны л эмчилгээ. Тэгээд хамгийн гол нь хагалгааны дараах одоо 2 жил байна уу, 3 жил байна уу, 5 жил байна уу тэр хугацаанд маш сайн одоо нөгөө бие яг цагаа гам барих яг яс эмчилгээ яг л имээ цагтаа уух эмч битээ идгсэн мод битээ ид хүмүүс чинь за яад ингэж за одоо эрт илрүүлэг гэхээр монголчуудын хувьд нэг өвдсөн хойноо үзүүлдэг. Та ямар азар одоо үзүүлчих вэ? Санаатай хүн чинь байнга имлэг байнга имлэг яг л ингээл амар ядраадсан байхгүй айгүйх ингээл тоглолттой тэгэл хажуугаар нь бас нөгөө ажилттай байсан учраас ингээл нойр хоолгүй айгүйх олон цаг ер нь өдөрт нэг 2 цаг мөн 3 цаг л унтдаг байсан байна. Тийм учраас нөгөө нэг тэрэндээ ингээд их ядраалангууд ядраад байна л гэж бодоодсэн. Тэгээд за ер нь нэг болохоо ойлж байна. Ер нь нэг цаг за бүх юмаа хаяад тий өөрийгөө шинжилгээнд оруулъя гэж тэгжээж мэдсэн. Тэгэхгүй бол ерөөсөө мэдэхгүй юм билээ шүү дээ хүн чинь. Илэрдэггүй. Наргиж хэлэхэд ер нь муу санаатай байна. Тийм муу санаатай байх хэрэгтэй. Үзүүлж байгаа гэсэн. Тийм тий хамгийн гол хүчин нөлөөлж байгаа юм чинь хүн өөрөө сэтгэл агаар шүү дээ. Тэгээд дэрнээс гадна нөгөө нийгмийн одоо өдөр тутмын харилцаа одоо нийгмийн стресс айгүйх нөлөөлд юм байна. Одоо чи 1000 эмээ уугаад 1000 гамаа ороод ингэж байгаа ч гэсэндээ ингээд нөгөө хүндлэнгийн юмд ингээд стресстэй байдаг. Одоо жишээл автобусанд явах би бол автобусч шүү дээ. Тэгэл автобусанд явангууд өнөр танар уцаас нь ороогүй ч юм уу. Тэгэл ингээд автобусанд одоо жишээл хотын соёл шүү дээ. Тэр чинь цүнхээ яаж авч явах уу ингээд хин нэгэндээ төвөг удах ч юм уу. Үргэлжтэйгээ ингээд ордог. Ядаж өмнө аваад гар дээр шаардлага тавихаар өөдөөс шууд хэрэлддэг ч юм уу те. Энэ минь чинь ингээд ерөөсөө анзаарахгүй байяач гэсэн болохгүй ингээд стрессэд идэм байлаа. Тэгэхээр тэр болгоноос нөгөө нэг өөрийгөө хязгаарлаад яалт чаргагүй за би ер нь өөртөө л анхаарах ёстой юм байна гэдэл яг нэг жил тэгэхээр ингээ үргэлжлүүлээд бүгдээрэнд нь ярих зүйл маш их байгаа. Тэгээд мэдээж телевиз үзэж байгаа үзэгчдийнхаа өмнөөс бас болроо янгагчтай ирүүлгийг хүсье. Маш сайн зоригтой байгаа шүү. Та бүхэн үнэхээр супер. Өнөөдөр тайзан дээр гараад дуулж гэдэг нь гайхамшигтай байлаа шүү дээ. Тэгээ үргэлжлүүлээд нөгөө дэлхийн өөрөө технологи дээр иргэдэг бас энэ цаг үед мэдээллийн технологийн за ирээдүг харж байгаа. За ирээдүг бас ингээд бас нилээдгүй атгачихсан. Тэр дундаа нилээд том их гүрэнд ажиллаж амьдарж байгаа бас нэгэн эрхэм бас өнөөдөр студид маань хүрэлцэн ирсэн байгаа. За бидний үеийн бас нэгэн залуу бидний төлөөлөл өнөөдөр тухайн улс орны томоохон одоо аж ахуйн нэгж гэж одоо бидний хараа хэлэгдэх бах. Бүр нилээд дээд түвшин дээр ажиллаж байгаа. За мэдээллийн технологийн салбарт өөрөө яаж яваад орчвоо? За Америк нэгдсэн улсад өөрөө магадгүй яг энэ чиглэлээр сураад энэ салбарт ажиллаад байна уу? Эсвэл Монголдо яг сурч боловсроод гадны улсад очиод ингэ ажиллаж байна уу? За баярлалаа. Тийм миний хувьд бол анх Монголоос явахдаа яг нөгөө бусдад оюутнуудын адил те оюутны визагаар явж исэн. Тэгэл тэндээ сураад гэхдээ миний нөгөө бэкграунд буюу одоо юу л өөр л дөө. Одоо мэрэгжил нь бол өөр мэрэгжилтэй энэ бакалавртай байсан. Тэгжээд харин Америкт очиод бол би нөгөө пиццаны деливери хийдэг байлаа. Пицца зөөдөг тий. Тэр ажилд ажиллаж байгаад тухайн одоо боссоосоо тий сайн ажиллаж байсан учраас нөгөө карт гэж байдаг шүү дээ. Тийшээ одоо спонсорлж ирсэн. 3 жил гарантай болсон юм уу? Тэгжээд хамгийн анх нөгөө ажиллах хэрэггээ үүсдэг. Одоо тэр ажиллах хэрэг чинь яг оюутан бол яг ажиллаж болохгүй шүү дээ тий. Нон карттай болоод ингээд ирэхээр бол одоо ажиллаж амьдрах эрх чинь одоо нэгддэг гэсэн үг тийм. Дүнгээд дөнгөж ажиллах эрхээ ирчээд тэг хүн чинь бас юу яат юм бэ л дээ. За одоо нэг пицца зөгөөд яваад ахаар хэцүү. Одоо энэ Монголд явж шүү UB Cab гэдэг шиг тэнд бас Uber гээд байждаг. Uber, DoorDash гээд бүгдийг хийжсэн тухайд. Тэгээ ингээд явжсэн чинь манай эхнэр нэг юу болтдог байхгүй юу? Нэг тэнд нэг уугрууд нэг тийм boot camp ажиллаулаад байна гээд. Тэгээд хамгийн анх нэг тийм юу очиод энэ чи очиод уулзаач тий. Очиод үздэг хүмүүс ажилд ороод байна. Одоо нэг хэдэн сарын курс суугаад болоод байна гэсэн юм. Тэгээд тэрнийхэн дагуу очиод анх очиод сууж исэн. Тэрнээс хойш тэгээ жоохон шантраагүй 2 3 4 boot camp ингэж явж гаад тэгээ хамгийн анх арай гэж одоо эхнийхээ ажилд орж исэн. Тэр мэн болохоор одоо монголоор бол одоо Mobicom шиг юм да. Spectrum гэдэг.
компани байсан. Тэг өрн телефон, интернеттэй. За тэгэл тэрнээс хойш бол дандаа банкнд ажилласан. Одоо Arrows Bank, Customers Bank, US Bank гэдэг одоо тэр нь болохоор Америкт яг 5 дахь ордог хамгийн том банкнд ажиллаж байгаад. За тэгээд одоо нэг жил 2 жилийн өмнөөс Америк яг засгийн газар яг State of Maryland гэмүүжийн senior data analyst хийж байна да. Тий. Ингээд тоглоод ярихад манайхан чинь нэг $100 гэхээр л барагдчихгүй мөнгө гэж боддог штэ. Тэгэхээр өнгөрсөн жил би DC-д очиод дүүтэд танилцж ирсэн. Дата анализ үе дэлхийн сүүлийн үед ер нь бизнесийн хөгжлийн нууц янз янзын датануудыг цуглуулж иж зөв шийдвэр гаргадаг. Тэгээ тэрүүгээр бол маш их одоо амжилттай ажиллаж байгаа. За монголчуудын хувьд одоо бид нар жишээлбэл одоо дэлхийн хэмжээний тэр $100,000 дээш цалинтай болох ер нь боломж байна уу? Эсвэл энэ жоохон худлаа сонсогдоод байх шиг санагдаад байгаа байхгүй юу? IT чиглэлээрээ бол $100,000 бол ерөөхдөө 100-аас биш гэдэг байгаа шүү дээ. Тий, бас биш те. Их биш. Тий, бас яг ихтэй орохгүй шүү дээ. Нэрээ юу? Тий. Тэгээд манай оюутан гэхэд л одоо би ч өөрөө бас хажууд нь Tech to High гэдэг bootcamp үүсгэн байгуулсан. Монголчуудаа одоо сургаад яг data analyst чиглэлээр өөрөө нөө зовлонгийн мэддэг болохоор анх тийм нэг юу одоо бодол үүсэл те. Тэгээ хамгийн анх тэр Tech to High гэдэг компани байгуулад одоо ингээл оюутнуудтай 2 жил гарan болцсон ингээл явж байна. Манай оюутнууд нэг 4 сар сураал те төгсөө явж төгсдөг. Тэгээ нэг сар ажлын ярилцлаганд бэлдээл ажлын одоо ажилд ордог жишээ нь. Тэгэхэд бол яг хөөр яг л жилийн одоо $100,000 эхлээл цалинд ордог. Тэгэхээр тэр нэг ихтэй бол бас орохгүй тий. Нэг итгэхэд хэцүү зүйл байна. Америкт одоо 38 том их сургуулиуд байж идэл ямар юмныхан тэр сургуулиудын завсраар яаж ингэж гараад ирчихв. Америкт бол хүнийг ер нь хүний чадвараар нь үнэлдэг. Тэ одоо таныг одоо юу гэдэг ямар сертификаттай хаана сургууль төгссөн эрэгтэй эмэгтэй хэдэн настай хамаагүй тий. Одоо өнөөдөр нэг бэлэн прожект явж байгаа. Тэгээд тэнгуү чинь одоо хүн хэрэгтэй байж тий хайрлах хэрэгтэй байгаад. Тэнгүүд ажлын ярилцлаган дээр ерөнхийдөө юу авдаг гэхэд мэдээж одоо өөрийгөө танилцуул тий ямар прожектээр гээд ихний 3 асуулт бол дефолтоор ороод ирнэ. Тэрний ард дээрээс техникл асуултууд ороод ирдэг тий. За бид нэр ийм төл дээр ажиллаж байна. Энэ хоёрын ялгаа нь юу ингээд техникл талаас нь хүнээс юу н асуугаад мэдчихэлтэй ойлгочихно. Тэгээд ирэхийн цагт манай оюутнууд одоо тэг яагаад одоо ажилдаа ингээд ороод байна гэхээр тэр техникл бол одоо яг хэрэгтэй юмын заагаад өгч байгаа байхгүй юу. Их сургуульд хийжсэн прожект амьдрал дээр нэг банкнд ч юм уу те эсвэл одоо манай мужидад явж байгаа прожект хоёр чинь хоорондоо шал өөр л дөө. Тэнгүүд манай бид нар яадаг вөхөр яг тийм жижигхэн прожект, яг real time project, яг real time датан дээр нь явчихгууд одоо юу гэдэг ажилд ороход их амархан бол явчих. Өөрөөхөө хийсэн юм одоо ярьчих шүү дээ. Тэгэхээр их гоё амархан. Тэгээ нөгөө нэг хүн чинь өөртөө итгэлтэй болоод ирнэ. Ажлын ярилцлага дээр тэгэл гарч шүү дээ. Баатар ах чинь бас анхны Америкт очисон монголчуудын нэг штэ. Ер нь таны хувьд одоо ингээд ийм залуучууд ингээд хүч төрөн ороод ирлээ. Тэгээ энэ хооронд одоо яг юу болоод ингэ хурдтай их явчих вэ? Яг технологич нь нэг давлгаа байдаг. За. Нэг давлгаа өнгөрөөл дараагийн давлгаа нь гарч ирээл шин давлгаанууд гараад ирдэг. Тэгээ одоо нэг давлгаа нь болохоор бол одоо энэ бүх одоо энэ data analyst гэдэг одоо мэдээллийг дүн шинжилгээ хийдэг энэ хүмүүс бол одоо энэ сүүлийн давлгаанд хүчтэй болж байгаа. Тэгээ хиймэл оюу гэдэг давлгаа гарч иж байгаа. Үүл гэдэг, cloud гэдэг. Ингээд энэ технологийн давлгаанд гарч ирэх тусам өөр юмнууд одоо бий болдог байхгүй юу? Нийгмийг бол интегралчлаад суурьаар нь өөрчилж чадж байна. Хамгийн гол нь Америкч нь болохоор мэдээллийн баазын улс гэж нэрлэж байна. Database nation гэдэг. Тэгээ тийм учраас тэрэн дээрээ тулгуурлаад хүчнөө болцоонууд нэгдэж байгаа. Тэрний нэлээд сүүлийн үеийн бас нэлээд дэвшилтэй технологи нь одоо мэдээллийн одоо анализ хийж байгаа. За тэр шар буудангийнхан болоо нэг юм одоо IT тийм чиглэлийн хүмүүс байгаа. Тэгвэл одоо манай цагаан буудангийнхаа одоо ярья гэж. Одоо манай цагаан буудангийн хэмжээл одоо ерөөсөө салбар медиа за кино урлагийн салбарын энд сууж гин. Тэгээд мэдээж сайн баяр ахын хувьд бол миний мэдхээр палеонтологч хүн. За дээрэс нь зохиолч гэдэг. Ингээд дурдвал маш олон юм гоншинтай бас юм эрхэм суугаад байна л да. За тэгээд таныг бол сүүлийн үед би сошиалаас маш их мэдээлэл авч яхад за Америкийн нэгдсэн улс яг одоо кино уран бүтээлийг хэрхэн яаж хийд юм бэ? Кино яг юун дээрээс эхэлж бүтэх ёстой байд юм бэ? За тэгээд шүүмжүүдийг маш их өөрөө та шууд хийлж чаддаг тийм нэг эрхэм. За таны сүүлийн үед хийж байгаа бас сонь сайхан ажил хөдөлмөр. За тэр талаас бас гоё яриг эхлүүлье гэж. Миний гавья гэж яах вэ? Гэж их дараахан ярина манай сайн ах.
90 онд ч нөгөө арчлал ирлээ. Тэгэл бүгдээрээ 8-нд орлоо. Одоо миний найз нар 99% тэгэл бүгдээрээ 8-ачд боллоо. Би ч 8-гаа хийлээ. Гэтэл нөгөө ээж аав маань нөгөө хэд их боловсролтой усууч хэцүү хүлээж авд юм бэл. Тэгээ ах маань их мундаг хүн байлаа. Америк явлаа 94 онд хамгийн анхны доктор болж исэн Америкт. Миний төрсөн ах. Тэгээ одоо Yale-ийн сургуулийн профессор, биологч юм. Тэгээ тэр гурав хуралдаж байгаад ерөөсөө наадах тавар шиг одоо 8-аас нь салгаа. Сайн баярыг болиулъя гэдэг. Би угаасаа нэг багын зохиол номонд их дуртай. Тийм л хүн байсан л да. Тэгээд ерөөсөө энэ Америкт явуулъя. Энэ Америкт хамаагүй тэр шалаа авгаан уу, пиццага зөөнө үү тэгээ байг гэж бодоод. Тэд нэр тэгж хуралдсан юм бэл. Тэгээ би 91 оны ихэр Америк явлаа. За тэр ресторанд нь ажиллаа. Гэтэл бас тэд нэр дахиад хуралдсан юм бэл. За одоо чи ямар энэ 2 дугаар сортын хүн ингэж амьдрмаар байна уу? Монголдо 1 дугаар сортын хүн баймаар байна. Тэгэл ээж аав ах гурвал шийдэд өгсөн. Тэгэл би аавынхаа мэрэгжлийг залгуулаад 78 оноос хойш би өмнө говьд, орон говьд, дунд говьд ажилласан юм л дээ. Аавыгаа дагаад аавдаа туслаад эхэндээ тэр палеонтолог гэдэг мэрэгжлийг юу яадаг юм бэл. Нэг сонирхдаггүй аашаадгүй юм бэл. Гэтэл ингээл аавдаа туслаад ингээ явж итэл мэдрээл ойлгоод ирэхлээр дуртай болд юм бэл. За тэгээ би Америкийн байгалийн түүхийн музейд ажиллаж байлаа. Миний хобби би өгүүлэлэг бичээд байдаг гэсэн. Тэгэл дамжаагаа дүүгэн одоо манай мундаг хүн шүү дээ. Дамжаагаа зохиол өгөн дандаа махтана. Чи өстө жинхэнэ гой зохиол бичсэн байна гэл. Гэтэл надад бас нэг найз байсан. Надаас хамаагүй Ахмад хүнэлтэй. Чимба гэдэг энэ гикийг төгссөн. За тэгээд жигэрхнэний тэр шав Чимба миний зохиолуудыг уншаад сайн энэ бол энийг уран зохиол гэдэг юм аа. Энэ бол чиний зүгээр наблюдийн. Зүгээр л чиний цаасан дээр булгасан чиний бодол санаа нь. Гэтэл би нөгөө мундаг хүнээс гоё юм сонссон. Сүүлд нь би ойлгосон л да. Дамжаагаа чинь миний залуу тэр 20 эдтэй залууг дэмжиж шүү дээ сэтгэл санаа. Тэр галуудыг унтах. Миний тэр найз хичнээн надаас хэд ах ч гэсэн үнэн хэл. Наад чинь зохиол биш. Тэгээ надаа 94 лөө 95 онд Червинский кино зохиолыг хэрхэн яаж сайн кино зохиолыг хэрхэн яаж сайн зарах вэ гэдэг ном өгсөн. Тэрүүн дээр яг тэр нөгөө Голливуудын стандарт. Тэр бүтэц онол би ингээд судлаа яваадсан чинь бүр тэр 200 жилийн өмнөөс Оросууд гаргасан байт юм. Нөгөө Антон Павлович Чехов, Толстой, Пушкин, Лермонтов, Чернышевский эднэр гаргасан байт. Тэгэхээр нөгөө Америкийн тэр онолчид тэр мундаг Оросын классик сонгодог зохиолчдыг мэддэг болохоор өөрийнхөө тэр Голливуудтай тэднээс нэхэд биш философчдоос тэр нөгөө Америкийн продюсерууд энэ киног төгс болгомоор байна. Тэгээд ийм бүтэц онол гарч ирсэн юм бэл. Миний нөгөө ээж чинь насаараа Оросын уран зохиолын багш байсан болохоор хар багаас нь одоо ингээд жишээлбэл Дубровский, Пушкиний заавал унших хэрэгтэй. Уншиж илээ. Анх ойлгодгүй байлээ. Энийг одоо би яах гээд уншаад байгаа. Дараа нь тэр Война и мир гэдэг юм зузаан байн тэрээ чинь би 3 удаа уншиж илээ. Яах гээд уншаад байгаа бүүмэд. Тэгээд нөгөө Холливуудын хийсэн дайн байн их 1960 онд хийсэн Оросын дайн байн ихийн хооронд бол нэр үнэхээр газар тэнгэр шиг ялгаа байлаа шүү. Ялгаа байна. Ялангуяа Оросуудын хийсэн тэр дайн байн ихийг одоогийн шинжлэх ухаан хөгжсөн үед бол бас хийж чадахгүй шүү. Би тэр цаг үеийнхаа юунаас л их шалтгаалсан. Яг нь мэдээж Америк ч мундаг байлгүй явах та. Тэгтээ бас чадахгүй. Одри Хепбернийг тоглоосон байдیں۔ Тэгээ дайн байн ихийг хийгээд Америкчууд бааварлахгүй юу? Оросуудаа танаа хамгийн топ сонгодог зохиолоор бол бид хийд юм аа. Тэгээ нөгөө Бандарчук гэдэг кино найруулагч байна шүү дээ. Тэрний энэ дотор нь ингээд бацлаад байдаг, буцлаад байдаг. Тэгээ зохиолоо 4 жил бичсэн. Тэр киног маш их олон жилийн туршид хийсэн. Тэгээд би сая ягаад Одри Хепберн
хэлсэн байггүй л Audrey Hepburn чинь дэлхийн од. Бараг тухайн үедээ 1 номер шахуу. Тэгэхэд Савельева гэдэг бүсгүйг бандарчуг болоо тэр нь жүжигчин биш. Зүгээр балетчин бүсгүй байхгүй залуу. Сүүлд нь нөгөө хин Збруев авч суусан. Алдар Збруев Арбатын хөхт. Тэгэн гудаа тэр балетчин дуудаж авчираад за чи энэ кино заавал тоглоорой. Эхэндээ жоохон бүтэхгүй байсан гэсэн. Гэхдээ бүх давааг бандарчуг туулаад хийгээд Америкчууд хүлээн зөвшөөрсөн бид. За бид бууж өглөө. Орсын сонгодог зохиолоор Орсууд хийдэм байна гэд. Ер нь гайхамшигтай. Одоо хаврын 17 учирслын Вячеслав Тихонов бол одоо тэр кинон дээр бол маш гайхамшигтай дүр бүтээсэн шүү дээ. Мундаг. Анх бол Вячеслав Тихоновыг анх бандарчуг харчаад гарыг нэх голж исэн байдгийг. Гар нэг тийм тариачин маягийн гар байна гэд. Тэгээ сүүлд нэм цагаан бээлийн өмсгөж иж хараад энэ ч одоо бриллиант энд байсан байж таа гэд бандарчуг өөрөө уулга алдчихсэн. Тэрний баталгаа нь юу вэ гэвэл бандарчукийг дараа нь барууных нь Францчууд англичанууд ураад Ватерлоо найруулсан шүү дээ. Тийм. Италичууд. Гээд яг л кино уран бүтээл нөгөө зохиол маш чухал. Тэр зохиолчин гаргасан тэр сэтгэл зүй тэгээд үрээ олох тэр жүжигчдийг за дээрээс нь тэр найруулагч асар чухал гэдэг шиг яг энэ цаг мөчүүд за бидний дунд бас манай эзэн мөнх за галбанга кино уран бүтээлийг төлөөлөн өнөөдрөөс хүрэлцэн ирсэн маа. Тэгээд тухайн уран бүтээл бол нэр үнэхээр гайхамшигтай. Яхаа аргагүй төрийн саярхалт за одоо манай ард олноо бол хүндлэгдсэн тэр гайхалтай эрхэм бол яхаа аргагүй манай гүрэн ахын зохиол тэгээд яалтчгүй тэнд ороод хүн үнэхээр энэ уран бүтээлийг бүр ингээд ойлгохгүй шүү гэжсэн чи яхаа аргагүй тэр зохиол тэр цаана байгаа бүх үйл явдлыг хараад нэрэ нулимсаа нууж чадахгүй юм байлээ. Тэгээд яхаа аргагүй маш гоё дүрийг бүтээсэн эзэн мөнхтэй бас баяр хүргье. Маш гоё дүр байсан. Тэгээд тухайн уран бүтээл маань хэр удаан хугацаанд одоо бүтсэн бэ? За дээрээс нь яг уран бүтээлийн бас гоё зүйлсүүдээс үзэгчтэй хаваалцвал. За баярлалаа. Урт цагаан их л олон харсан. Тэгээд энэ удаа өргөдөж ороод жаада баярлалаа. Тэгэхээр яг гүрэн ахын өнөөдөр одоо байдлаар хамгийн сүүлийн бичсэн зохиол л доо. Тэгээ Мөрөөдлийн театрын жүжигчин Эрхэнбаяр гүрэн ахад захиалж одоо иймэрхүү нэг юм хиймээр байна гэд. Анхны санааг нь оны өмнө хийгээд тэгээд оны өмнөөсөө гэдэг юм л чинь нэлээд хэдэн сарын хугацаанд хийгдсэн юм. Одоо жишээ нь Хятадын кино гэж байна, Солонгосын кино, Америкийн кино, Японы кино гэж байдаг. Агил гүрэн ахын киноноос бол яг Монгол кино үнэртдэг. Хүмчин ээж аав болоод өөрийгөө мартчихдаг юм болов уу гэж бодсон шүү дээ. Би чамайг чимээгүй гэж хэдэлх юм бэ? Ээж түрнгээ таарсан тэгээ шинэ дүүрээгүй. Энийг ата. Энийг ямар чи зай чи гэж. Нүгөө хөтөл энд байж. Төрүүлсэн хүүхдээ айлд өгнө. Би ч таны нөхцөл байдлыг ойлгож байна л да. Гэхдээ таны хүүхэд шүү дээ. Нэг сайхан тэмрээд оюун хэрэглэсэн үү? Яагаад? Би жигээ аваад ой хаанугаа. Намайг хайсан иргүү. Би төвд болгож юм. Хэмээ тэр нэгдүгээр төрх дээр явж байгаа л тэр нэг яг болсон бэлэн кейс л нүдэн дээр нь харагдсан юм байна. Амьдралаас Яг энэ цаг үед болж байгаа. Тэгээ одоо яг өнөөдөр яг энэ цаг үед болж байгаа. Юу гэхлээр за нэг 10 ээж төрлөө гэхэд 4 нь бол тэр хүүхдээ ерөөсө огт харахгүйгээр хүүхдээ шууд хүнд өргүүлж байгаа. Одоо өнөөдөр тийм байна. Тий. Ерөөсө 10 ээж төрөхөд 4 нь ерөөсө хүүхдээ хүнд өргүүлж байгаа. Аль эсвэл одоо тэгч их маркаар ч юм уу. Аль эсвэл өргөж авах гэж байгаа аав ээжтэй гэрээ контракт хийгээд те. Одоо үүдээ мөнгө төгрөг бол тэр мөнгө төгрөгөө ярьж тохироод ингээд тийм ба. Өсгөж боломжгүй би одоо энэ хүүхдээ чи би өсгөх юм өсгөх юм. Тэгээ тэр домог нь бас ер нь хүнээс хүүхд өргөж аавна гэхэд зүгээр ингээл очоод хадаг мадаг аваад яацдаг тийм бас биш юм байна. Тэгээ энэ канон дээр бас байгаа. Нөгөө нэг 60 оныг 2025 онтой бас харьцуулсан. Тэр үед ч гэсэн бас хүн хүнд хүүхдээ өргүүлж ирсэн. Тэгээ ингээд урдуур нэг төрөж явахдаа ингээд Монгол гэртэл төрж байгаа ш 60 онд чинь. Тухайн үед яг эмнэлэг байсан л да. Гэхдээ яг ихэнх нь л гэртээ
төрөхтөө ингээд нэг юм урдуур нэг юм хаалт хаагаал хэл тэнд нэг лам ховорох ч юм уу их барьж аваад би хүүхдээ нэг харчаа гэдэг юм бол харахгүй харж болохгүй харах юм бол одоо санахын гаслан зовлон дуна хүүхдээ сэтгэлийн там дуна. Тэрээс хүүхдээ ингээд тэр төрүүллээ тэгэл цаана өргөж авж байгаа хүн бас нэг тийм им тан уугаад өвдөөд нүцгэн нөгөө хүүхдээ чи яг нойтон өөрөө төрүүлж байгаа юм шиг тэгж өргөж авдаг тий. Одоо ч гэсэн бас тэгж одоо энэ канон дээр яг тэр зан үйл ёс заншил бас дээр үжтэй байсан одоо ч гэсэн яг өргөж авахтаа яг тэгж авдаг. Имлэгт яг тэр нэг ханны цаанд төрлөө нойтонгоор нь хүүг нь хайчлаа нөгөө юм юу чи ингээд тарай мараа тариулаад өвдөлтийг мэдрээд ингээд нойтноор нь ингээд маш сонин тий шүү тий. Ямар ч хатуу сэтгэлтэй хүн байсан тэгэл эмэгтэй хүний өмнө бол сүгдэн штэ. Яагаад үл чи ээж хүнээс төрсөн ядаж их нэртэй байгаа ядаж хүүхдтэй байгаа аав байгаа. Тийм улсууд бол үзэл би бол нэг хуйлдгүй маа канаа үзээд тэгэл гэдэг ч юм уу. Нэг хуйлахгүй даа үзийгээд харна үтцсэн чи арай нулимс цэйлгэнлээ гэд. Одоо эзэн мөнхийн хувьд бол одоо би бас одоо та нарын бас мэдээгүй нэг гоё үнцэг байна. Дуугаараа бол тэр гайхамшигтай. Тэгвэл оролцож исэн бас манай телевизийн бас нэгэн үе бидэнтэй хамт явж байсан ийм бас нэг уран бүтээл. Уучин чинь барбары эдэр өмсцэн те. Яста алтман хөвлөр чинь доллар юан бараг чиглэлтэй байна тэгээд нэг дээр бидний нэг шинэ жил дээр нэг баахан доллар тараагаад байсан шүү дээ би. Богөр хоёр мөнчний бэби нэшүргэлэн Бэлний чин цанаас тутиш томтойч харагдаад байна. Хүнсгний чин нүцүү сэрэлгөөд байна. Гингэнхэн сэтгэл чамай харахаар догтлоод байна. Төр мандахын архал дууг Эмоц продакшны хамт бол нэг тоглолтын дээр жоо орчин үеийн үгийн эвдлээ нэг тийм баян задарсан баян хүн болгож Lexus Benz унаал тэгэл тэр дууг дуулаад баяжсан л да гэж. Оо ерөөс юм дуудсан юм байна гэж. Тоохоо батсан шүү дээ. 10 дуудуулж иж нэг авч ирлээ. За наригс. Яг энэ цаг мөчид бас эзэн мөнхийг гоё телевиз үзэж байгаа үзэгчтэй бас маа зочдод цаа уран бүтээл хүргээч гэж хоёр хөтлөгчийн зүгээс танд бас санал байна. Уран бүтээл нь ийм байлээ шүү. Эзэн мөнхийн маань дуу штэ. Зохиолын дуу, pop, rock ерөөсөө заавал нэг тийм юм баригдаагүй. Тэгэхээр эзэн мөнхийнхаа нэг гоё өнцгөөс хэдүүлээ харъя тийм ээ. Тий энэ таны асуусан асуулт нөгөө энэ яг миний нөгөө анхны тоглосон драм төрлийн. Энэ чи өөрөө уянгийн драмын кино. Тэгээ найруулагч Жаргал сайхан гэж найруулагч найруулсан. За тэгээд жүжигчдийн бүрэлдэхүүнээр төрийн шагнал Төмрөө ах, оюун дээр Наран солон манай хамтлаг Наран солон тэр ямар гоё ээж вэ Монгол ээж үзэн өмнө үнэхээр хайрлаж байгаа. За тэгээд эрхмээ гэр бүлийн хүн намуунаа. За тэгээд хулан одоо нөгөө найруулагч Галаагийн ихнэр хулан иймэрхүү удаа. За тэгээд увсын лгээ манай ангийн охин л доржийн ганц цэ бүлтгэр алгануудтэй тат гэх мэтлэн тэгэд 20 хүүхэд бас тоглосон. Дөнгөж нэгдүгээр төрөхөд дөнгөж төрөнгүүтээ төрцөн хүүхэд аав нь бүр яг төрхөөс өмнө нэрийг өгсөн. Хүү нэрийг өгсөн тийм хүүдэд цогтойр гэдэг нэр өгж байгаа. Та ер нь айхтар халтж шүү тий. За одоо эзэн мөнхийг амар явж байгаа шүү. За өрий. Одоо яах вэ? Одоо нэг дуулна шүү тий. Санаач хэлэхгүй бол бүр ингэ. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дурсамж бүтээх тансаг амт Сан Мигуэл. Зуны үдшийн дотн яриаг санагдуулан тансаг амт. Байгалийн сайхан дамран суухад сэтгэл сэргээх зөөлөн амт. Урт өдрийн дараа альжаала тайлан суухад төгс тохирох цэв хүйтэн сэнгэнсэн амт. Энэ бүх мэдрэмжийг дэлхийд дахинаа түгээсэн эгэлгүй нэгэн шар айраг. Сан Мигуэл. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дурсамж бүтээх тансаг амт
San Miguel. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дурсамж бүтээх тансаг амт San Miguel. Баярлалаа. Ингээ миний тоглолтод үргэлжлэн ирсэн та бүхэндээ баярлалаа. Энэ VIP тоглолт шүү. Хүний $1000. Нороо зүсрэх зүудэн бороо орсон тэр хацрыг хайлан уншрах ёо тоnig идэмэн хөргөсөн гэртэй хамаач суухан эцэри Бүхий өргөн UB падаас нэг үзэгчтэй хариулцад бооч. Гоё наа. Нөгөө $1000 яаж авах вэ? Хой таваад очив. Ах нөгөө дамжуулж авсны $100 аваад байж байна. Тэгээ шимтгэл $100. шимтгэл авч. За. Энэ дууг яагаад дуулсан бэ гэхээр энэ оюутан багт оюутан багт нөө төр мандах дээр хамт оюутан байсан. Тэгээд ер нь төр мандах юмас дуулаа. Тэгээд нэг яг тэр аялгуунч бас байгаа. Тэгээ би нэг гоё санагдаа. Тэгээ дараа нь нөгөө энэ дунд зориулсан дууны хүн эзэн ч гэсэн одоо би саяхан бараг 10 хоногийн өмнө тэр хүний ярилцлагыг би олсон. Надад зориулсан, миний нүдэнд зориулсан. Богонд явж байгаа, дарханд явж байгаад тэгээд бавгийн лавсрын гин үг. Тэгээд нэг тийм давчхандаа зүгээр. Тэгээд би ягаад ч зүгээр энэ дунд үнэхээр энэ дуртай. Ямар ч юу байсан.
усны найрч гэдэг юм уу тэмдэглэлд байгаа юм байна. Арай шинэ жил мэлээч арай дуулахгүй л дээ. Хуучны мартагдж байгаа дуг орчин үеийн одоо найруулгаар хийгээд ингээд эргээд дуулахаар дахиад энэ дугс төрүүлж байгаа байхгүй юу? Тэгэхээр эзэн мөнх маань үнэхээр одоо гайхамшигтай сайхан дууллаа. Тэгээ найранд байгаа юм шиг бүгдээр нэг сайхан хундгаа тулгаад Сан Мигелээ угаад манай За Сан Мигелээ ууя. Сайдер Кальписа сайхан угаад одоо байн босоод тулгаад ахаар энийг хүүхэн ямар их тулгад ингэж би шүүмж авсан. Тэгээ Сан Мигелээс чинь битэр чи бас нэг хайрцаг би өгдөг. Тэргээ хэлэхгүй болохоор хайрцаг би хасаа ичдэг байхгүй. Тэгээ манай үндэсний үйлдвэрлэгч манай одоо шидэт хүнсний маань шинхэн гаргасан гоё юм жигнээс тамаад нэрээ. Тэгээд нэр үзэгчд маань ч гэсэн хүүхдүүдийнхээ эрүүл мэндэд аль болох сахар багтай транс тос ороогүй бүтээгдэхүүнийг өдөр болгон хэрэглүүлээрээ нөгөө түүдэглүүлүүлчлээ гэдэг шиг л дээ. Америкийн дандаа томчууд ирсэн гэдэг шиг одоо энэ томчууд гэдээ ярьсан чинь Баатар ах маань их бас сонирн байхгүй юу. Өөрөө Silicon Valley-д ажиллаж исэн хүн мөртлөө хажуугаар нь эрдэм шинжилгээний ажиллаж байгаа. Тэгэхдээ эрдэм шинжилгээний маш олон бүтээл хийгээд ялангуяа одоо хятад кетан судлалаар бол маш олон уран бүтээл шинжлэх ухааны бүтээлүүд хийсэн. Гэтэл бид нар чинь хятад гэдэг нэрийг хятад гэж хэлэх бас буруу юм шиг санагдсан байхгүй. Хятад соёл гэхээс илүүгээр бид нар Нанхиад соёл гэж ярих хэрэгтэй. Яагаад тэгэхээр хятан гэдэг одоо монголчуудын угсааны үндэстэн чинь бид нар олон тоон дээр хятад гэж хэлээд байдаг. Энэ тал дээр би Баатар ахын бас олон судалгаа шинжилгээний өгүүлбэрүүдийг уншиж ирсэн юм аа. Та энэ талаасаа бас нэг тодруулж хэлж өгөөч. Бас сонин шүү. Яг хүмүүс одоо хөдөөгийн периогийн үед судлаад ирсэн чинь одоо хитан гэдэг улс байна. Тийм. Одоо нэг тоон дээр хитан. Тэгээ хий гэдэг нь болохоор одоо буг, гөрөөс, таан, дан гэдэг нь болохоор тэр бугтай, чандгатай. Зөөлхөн дуутай юм байна. Энд сайн байх тэр хоёулаа ингээс суугаад. Чандгатай гэсэн утгатай. Ягаад тэгэхээр бол Монгол овг аймагуд зүүн талдаа бугын тотемтэй. Баруун талдаа чонны тотемтэй. Тэгээ бугын тотемтэй монгол хэлтэй овг аймагуудын нэг нь одоо Кида. Чидан, Китар, Чидан гэж тийм. Кида. Өөрөөсөө бол Китай гэж. Китай гэдэг нь болохоор Оросууд бол Китай гэдэг хуучин хэллэгээр нь хэлээд байна. Одоо Оросуулгын одоо соёл дотроос олдож ирсэн бичгийн дотроо бол Китай гэж байгаа өөрөөсөө. Хятад хэлний энэ үсгийг залгадаад Китай гэдэг хэлж чадсан Китан болгоцсон. Тийм учиртай. Хянганы нурууны дагуу одоо ов үндэстэн нарыг шүтдэг. Тийм учраас энийгээ толгоо ухсаад энэ хэсэг дээр нарны гэрлэг авахын тулд ингээд халдсан болгох хэрэгчүүд. Нартай шүлээс. Бас одоо нар сар шүтдэг. Тэгээд сарыг шүтдэг тал нь болохоор энэ баруун талдаа шон сар хоёрыг шүтнэ. Зүүн талдаа нар буу хоёрыг шүтнэ. Монголчууд бол энэ хоёр овг аймгийн хотолцоон дээр үүсэнд тогтносон ийм хөтөлтэй. Тэгээд монгол хэлтэй овг аймагуд учраас энийг бол судлах тийм асуудлыг бол манай Наван багш надад одоо даалгавар гэдэг юм уу, гуйж гэдэг юм уу хэлсэн. Би ямар судлаач ч одоо уран сайханчтай бөөн дөрвөн сайханч. Тэгээ тэргээ чинь одоо өөр мэрэгжлийн ажлын завсраар судлаад яваад ингээд хил усын үзээд хаан зүсэг үздэг учраас ингээд яваад байгаа юм. Тэр цаашаа явхлаа Нанхиад аймагуд байна. Хятадын соёл гэхээр манайхан сайн ойлгох юм бол хоёр мөрний соёл байна. Хөх мөрний соёл янз. Одоо энэ шар мөрний соёл Хуанхэ. Шар мөрний соёл гэдэг бол манай урд хэлий. Хятадын цагаан хэрэм шар мөрөн бол тэр нүүдэлчд бол тэр мөрний өмнө хойно гарах гэж л алдчихсан. Тийм учраас бол тэр шар мөрний соёл чинь бол холимог. Нүүдэлчдийн соёл, хятадын соёлтой холимог. Нүүдэлчдийн хятадууд нь хойноос урдаас төрж ирээд соёлоороо ингээд угаадаг. Нүүдэлчд нь орж ирээд устгадаг. Ингээд энэ хоёр соёл ингээд эргэлдсэн газар нь шар мөрний соёл. Шар мөрний их нь бол хатангол гэж байгаа. Хатангол гэхээр бол өөр муучууд хатангол гэж янз бүрийн домог байдаг ч тийм. Дээш туссан маа ингээд хөхнүүр гэж цаашаа явдаг байгаа хгүй баруун тишээ. Ийм соёлтой. Тийм учраас бол бид нар бол тэр Нангиад гэдэг юм уу, Нанхиад гэдэг юм уу тэргээр нь нэрлэхийн зөв гэж бодож байгаа юм. Ляо гэдэг нь Ляо Хэ гэдэг Ляо гэдэг гол юм. Тэр голын соёл бол дурууш ингээд тэр юунд шар мөрөндөг тийм усны урсгал байна шүү дээ. Тэр бол төмөр гэсэн утгатай. Тэгээ төмөр усыг мөхөөж зөрчдүүд бид нар төмөр шиг зэврэхгүй алт шиг хэвээрээ алтан ус гэж жингээд бий болгосон. Ийм түүхтэй. Энэ бол яалтчгүй өвөг монголчуудын соёл. Одоо Монголын эзэнт гүрнээс өмнөх 2-300 жилийн соёл нь тэнд байгаа юм. Тэрнээс өмнөх 2-300 жилийн соёл нь одоо тэр Тавгчийн Вэ юм уу, Умарт Хятад шингэсэн нүүдэлчтэй. Тэрнээс жоох урагшаа юу тэгэхээр Умарт Хятад юм уу шингэсэн манайд үлдсэн одоо энэ юу хүннүүчүүд байгаа.
Хүнүүн нурвал ер нь 3-4 зууны үе байсан. Тэрнээс өмнө бол Нэрон Жижаан гэдэг одоо тэр Монгол соёлтой аймагуд явжсэн. Тэгээд хамгийн хүчрэгдсэн аймагуудын нэг нь Хида. Олон төрлийн мэдээлэл гарч ирж байгаа. Тэрийг боловсруулах гэж айгүй удаж байна. Тэрний завсар бол би ингээд өөрийн мөцөөр бод намтар судлал руу ороод 2-3 ном гаргачлаа. Намтраар. Ийм л учиртай. Сүүлд одоо Баатар ах маань юу гэсэн гэхээр миний өссөн Монгол ах уу гэдэг яг монголчуудын тэр дээр үеийн соёлоо яаж цай цагаалдаг байсан, адуу малыг яаж малдаг байсан гэх зэргээр бидний бас мартагдах шахсан соёлыг бас эргэж сэргээж одоо гаргаж ирж байгаа. Манай одоо хуучууд маань нэг настай хүн бурхан болоход нэг том судар ингэ устж байгаа. Тэгэхээр би Баатар ахаасаа бас энэ талаасаа та бас лавшруулж яриач. Би тэр номыг бичсэн гол шалтгаан нь болохоор миний эмэг 99 нас хүрээд нас барсан. Тэгээ би бодсон байхгүй хүн чинь бодно штэ. Энэ хүний туусан амьдрал би хамт өссөн. Тэгэхэд ингээд би 40 жилийн өмнө тэр хүн бол нас урахаас нь 40 жилийн өмнө бол намайг бол өхөөрэй л айлгадаг байсан. 40 жил одоо би одоо өхнээ л гэл. Өхөөгүй. 40 жил өхөөгүй. Тэгээ би бодсон байхгүй. Тоохоо байсан. Сүүлээ тоохоо байсан. Тийм болчоо явж исэн. Ингээд нас барсны дараа бодсон чинь тэр эмэг гэхээс өмнө 40 жилийн өмнө хамт байсан тэр бүх юм тэр хүнтэйг хамт явцсан. Тэгэхээр тэр үеийн эмэг тэр хүний ярьж исэн эмэг би бичжүүлдэг хэвээр юм байна гэдэг бодсон. Монгол сайхан хэлээрээ Монгол найруулгаараа тэр хүн чинь одоо монголчууд гэдэг чинь юм шүү дээ. Нэг айл, нэг үйлдвэртэй, нэг улс шиг тийм бүх юма хийдэг. Гаднаас материал аваад дээлээ хий чин, цагаан эдэгээ хий чин одоо бүх юма хийн. Тэгэд л ингээд бусдаас хамаарахгүй бие дааж амьдарч байсан чинь нүүдэлчдийн соёл байхгүй гол соёл. Тэгээ энэ соёл яагаад одоо энэ хотын одоо иргэншил, суурин иргэншил бид нар ороод ингээд сүнж эхлэвэ гэдгийг за ямар ч гэсэн бичиж үлдээч. Ямарваа нэг юм эмэг их мэн яаж хийж явахтаа хийжсэн нь харж байсан юм а тэгж хийдэм байх гэдгийг би мэдэн шүү дээ тий. Тэгээд надаас хойш шинж мэдэхгүй. Тэгэхээр энэ хүний ярьжсэн, хэлжсэн, хийжсэн тэр хүний сүжиг бишрэл тэгээ тэр хүний замнал туусан амьдралыг хүнтэйгээ хамт явчихдаг юм байна гэж бодсон учраас цаасан дээр бичүүлдээсэн. Тэгээд яг хүмүүс бол олон талаас талархсан. Янз бүрийн технологиг хэлсэн байна. Монгол өв соёлоо тэн дээр хадгалсан байна. Мэдгүй үг хэллэгийг зөндөө оруулсан байна. Би бас монгол хэлийг маш олон жил үтсэн. Монгол хэлний эрдэмтдтэй хоорхон одоо сурж ажиллаж явж байсан хүний хувьд бол яг тэр үеийн тухайн үеийн хэллэгээр нь үлдээчигээд тэгээ одоо бол бахархуйч тань одоо манай хэдтэн сургуулиудын багш нар оюутнуудаа уншигд миний тэр номыг өгдөг болсон чи буцаад нөгөө номны хэрэгцээ бий болсон. Тэгэхээр хэвлэхээс өөр замгүй болж. Гэхдээ би бол баярлж байна. Яг тэгэхээр бол тэр ном гараад одоо хэдэн онд гарсан? 16 онд гарсан ном чи 9 жил болж шин. Тэгэхэд одоо мөнхөд одоо хүмүүсийн гартай хүрээд ер нь аливаа юм сэтгэл зарах юм бол бүтдэг. Завгүй чөлөөгүй гэдэг хүмүүс би сэтгэлгүй гэсэн сэтгэл чоож нь ингээд сэтгэлгүй гэсэн үг хэлээд байгаа байхгүй. Завгүй гэдэг үг чинь худлаа байхгүй. Завыг чинь хүн гаргаж иж явуулж. Сэтгэл байх юм бол зав бол хідээч гарна. Шүүнж гаргаж болно. Гэдэг шиг сайн нөгөө нэг Баатар ах хэллээ шүү дээ. Өхөөрөө намайг айлгаа 40 жилийг ардаа үлдлээ гэдэг шиг их хүн нөгөө айлч улсын орон ямар соёл иргэншил овог аймаг чи баян тарган байсан чи хэний өмнө сүгдэх вэ чи ижийнхаа өмнө сүгднө чамаа хэн айлах вэ чи айлгана гэдэг шиг хүний нутагт байхын цаг мөчөд тийм ээ одоо ингээ оолоор бүгдээрээ нэг ярихад хамгийн их санагалцдаг зүйл. За тэгээ дээрэс нь бас магадгүй та нар маань өөрсдөө ээж болоод аа болж явах тэр цаг мөчүүдийг бас гоё яриулах гоё. Яг гэвэл энэ цаг мөчийг та дараад бас л дурсан дахиж хизээж бид нэр хаана яриач хэлээ тий. Эмэг их тухай ярьлаа. Тэгээ миний ээж бол ингээл ажиллаад ингээл яваад би хүний нөхцөл олон жил боллоо шүү дээ. Одоо 30-аад 27 8 жил. Тэгээд бол ээж минь өвдсөн. Эмчилгээгүй болсон. Яах вэ гэхээр би одоо ирээс ихэж чадахгүй шүү дээ. За гар дээр аав гэд. Би Америкт яг ээжигээ 6 сар гар дээр авч эмчлүүлээд гар дээр нас орсон. Одоо ихтэйгээ тэр чинь чухал шүү дээ. Хамгийн сүүлийн моментод ихтэйгээ орхон байдаг. Хүн чинь ерөөсөө ихээс өөр хэрэгтэй юм бодох юм олддгүй хүн юм. Ингээл яваал өгнө. Тэгэл одоо их бүх юм ингээд санаанд орно шүү дээ. Миний эмэг их бол одоо миний одоо ингээд зүүдэнд үзэгддэг. Одоо ингээд бүх одоо юмыг одоо бодогдуулдаг тийм ус үлдсэн. Танай ээж хэд хүрсэн? Манай ээж бол 75. Манай эмэг их бол 99 ба. Та нас ороод одоо хэдэн жил болж байгаа? 18 онд нас ороод би 19 онд чандрыг авчирч 7 жил болж байна. Та нас орж би дараа нь утгыг хэлээ. Та зүүдэнд орж ийн үү тань ээж? Ор. Хэд орсон? Дандаа ор. Тэгэхээр өөр л юм байна л да. Миний ээж бол зүүдэнд орохгүй ээждэг ярина шүү дээ зүүдэндээ. Санаа. Миний мэдгүй юмыг зүүдэндээ
ярьсан сэрэнгүүтээ бичэн шүү дээ. Яг тэгэхээр өмнө ярьжсэн юм ярьдаг баг. Бас ярьдаггүй гэдэг бас хоёр заримдаа ярихгүй. Зарим нүдэрээ ярина. Бас их олон зүйл байна шүү. Тэгээд ингээ хүн болгонд бас яг нэг ийм зүйлүүд байгаад байдаг. Тэгэхээр одоо манай уянгаа гэгчийн хувьд бол мэдээж бас одоо гэр бүл сайхан те ер нь хамгийн гоё тэр үеүүдийг бас яриул. Ингээл өглөө гоё орсноосаа гараад тэнгэр рүү хараад бүрхөгч байсан тэнгэр рүү хараад ямар гоё байгаль дэлхий вэ? Ямар гоё хүүхд тэнгэр вэ? Тэ? Ямар гоё газар шороо вэ? Хүүхд тэнгэрт ивэгдэж газар шороонд тэтгэгдэж байгаа л хүмүүс шүү дээ. Бид нар тэгэл байгаль дэлхийг мэдэрч байгаа. Би өөрөө байгалийн хүн хэдий ихээс төрсөн ч гэсэндээ өдөр болгон тэгж боддог, тэрийг мэдэрдэг. Тэгэл одоо гадагшаа тэтгэшээ хаашаач явсан тэр гоё байгаль дэлхийг мэдрээ. Би энэ дэлхийг мэдэрч байгаа гэдэгт айгүйх баярлалдаг. Хүн болж төрсөндөө баярлалдаг. Одоо бол бүр илүү их мэдэрч байгаа. Тэгээд ягд чим болор гэдэг нэр чинь айгүй илбэг. Уянгаа гэдэг чинь бас илбэг. Тэгээ энэ хоёр нэрийг болор нийлүүлээд болор уянгаггүй айгүй ховор нэр гарцсан байгаа. Тэгээ би аавдаа их талархдаг. Яг тэгвэл аав минь бас дуучин хүн байсан. Тэгээд одоо бурхан масан тэнгүүдээ яг ингээд тэр 5 хүүхэд тахт чи ягаад надад болор уянга гэдэг нэр өгсөн тий. Тэгээ ягаад ч юм өвөрмөц учраас тэгээд нэг хэсэг бол айгүй ингээд би судлахад болор уянга гэдэг нэртэй хүн байхгүйсэн байхгүй юу. Тэгээд 10 жилийн өмнөөс ингээд болор уянга гэдэг нэртэй хүүхэдтэй таарлаж байсан. Тэгээд сүүлд яг 2 жилийн өмнө аль аймагт гэлээ ховд гэлүү хаана гэлээ болор 2 ихэр охин төрөөд тэгээд над руу уцаар яриад дөнгөж сая ингээд 2 ихэр охин төрлөө. Тэгээд нэг охиныхоо нэрийг болор уянга гэж нэрлэмээр байна гэл тэ. Энэ болгоныг ингээд мэдрэнгүүт би ер нь өөртөө гоё юм дуу хийх хэрэгтэй юм байна. Тэгээд би солин гавьяа сэтгэлтэн яруу найрагч зохиолч Хүрл Адрахтай бас 2 хүүхдийн дууны ном дээр ажилласан. Тэгээд продюсер ажил хийсэн. Тэрэндээ зориулаад бас та надад энэ болор уянга гэдэг дуу хийгээд өгөөч. Тэгээд би үг хийгээд өгөөч. Би ерөөсө болор уянга гэдэг дуудуулмаар байна. Тэнгүүтээ би энийг 2 хувилбар болгоцсон байхгүй. Нэг нь ингээ болор уянга гэдгийг хасаад хүн болго өөрийнхөө нэрийг ган үлзээ нэрэндээ хайртай, баатар нэрэндээ хайртай гэд дуулж болно. Тэгээд тэгж оруулсан байгаа. Тэгээд энэ дуугаа ингээ үг нь бэлэн болчиход байдаг. Аян байдгүй. Тэгсэн чинь сэрчмаа бас айгуу гоё үрд минийх амлаач гэд гоё дуу өөртөө зориулаа өөрөө дуулдаг штэ тий айгуу гоё дуу. Тэгвэл чи юм гоё дуу зохиод юм чинь гоё ая хийдэм чинь надад энийг зориулаад ая хийгээд өгөөч би чамд өгөөгээд тэгээд бүр ингээд төрс өдрийн бэлэг болгоод хүүхдээ айтай аранжировктай студийн бичлэгтэй надад бэлгэлжсэн. Тэгээд төрс өдрөөрөө энэ дууг яваа. Тэгээд одоо миний 6 сарын 7-нд миний төрс өдөр болдог байхгүй. Тэгээд 6 сарын 7-нд бас төрс өдрөөрөө сүүлийн 2 жил ерөөс ямар нэг юм ивент ч юм уу тоглолт төрс өдөр хийгээгүй. Тэгээд энэ жил төрс өдрөөрөө бас ивент хийгээд тэгээд энэ одоо эдгэрснийхаа дараа ч юм уу бас ингээд орчлон дэлхийг бас өөрөөр хардаг басныхоо ч юм уу найзуудтайгаа дотны хүмүүстэй ингээд цөөхөн хүмүүстэй гоё юм уран бүтээл дуу хураараа уулзаж гоё илүү гоё ингэж ойлголцож одоо буцаж ингээд нөгөө юунт орж штэ тийм нэг харилцаанд тий орж ин тэгж тэмдэглэх гэж байгаа. Тэгээд энэ учиртай дуу. Тэгээд ер нь бол түрүүний хэлсэн хаан ч явсан дэлхийн айл ч өнцөг булан буур байсан энэ дэлхийг мэдэрж байгаа тэрийг л их хамгийн чухал гэдгийг л би хэлэх гэсэн. Тэгээд яг тэр нэрээ. За тэгээд манай одоо үеийн төлөөлөл түрүүнээс санагдаж ямар үе яа тусгай гэж нэг үе юм уу те тэгээд энэ хоёр нэг үе энэ хоёр нэг үе энэ хүн чинь нэг үе би ганцаараа өөр юм те ерөөсөө өөр үеийн хүн сууж байгаа юм те оюуснаагаараа бол нэг л үе байх шүү дээ тийм шүү дээ энэ ашиг бүгд хамт байна түрүүнээс хойш тэгээд байгаа байхгүй манай үе яг цагаан Америкийн нэгдсэн улсын цагаан ордонд ажилладаг гэхлээр манай үеийн төлөөлөл яаж ч юм гэл тэгээд байгаа хгүй энэ сонир байгаа хгүй агтаах юм шиг би зүгээр урлагийн төлөөллийн хүнэлтэд би үеийн хүн биш би үегүй юм байл та үе яриа баймаргүй бай би баймар би үе ярихгүй зөө энэ сайнах бол орж ирсэн цагаас өөр тэр сууж хүмүүс амар чамаагүй зөө чи тэр Америкийн нэгдсэн ер нь хэлсэн бай. Ер нь би яагаад байгаагийн учрыг нь олдлоо. Энэ яг виз Америк руу виз энэ үхэж байж таа. Ийм хар залуугасаа саятан болцсон байгаа байна. Тийм үү? Тэгээ нэг юм ашиг санаа. Манай үеийн харахгүй шүү дээ. Үгс үгүй. Ахата юу яриад байгаа юм чинь. Тэр аа.
долларын сэтэн болцсон юм шүү дээ. Амар адил шүү дээ. Гай даадгараа гэж. Одоо хувийн онгоц монгоцтой явж байгаа. Одоо Ирэх өвд очиад би нэ хувийнх нь онгоцоор нисэх гээд л байгаа юм. Би 12 сард очно. Дисид байдаг гэсэн үү? Намайг хараарай гэж. Намайг эзэм үг штэ. Тэгээ бүр гайхаад байгаа аахгүй. Одоо Take to High гэдэг одоо 5 компани байгуулсан. Америкт байгаа залуучуудыг уруу татаад тэр тусмаа заавал Америкт байх албагүй. Монголч гэсэн одоо нөгөө хэлний боловсрол сайтай одоо Америкт одоо ажиллах ийм эрхтэй болчих юм бол шууд тэр цалин авах боломжтой байгаа байхгүй. Манай оюутнууд анх тэгж ярьдаг байхгүй. Би одоо компьютертэй одоо компьютер нээгээгүй олон жил болж байна те. Ахын чадах болов, найз нь чадах болов, би дөнгөж сая дүрцэн энэ хугацаанд нэг яа чи гэсэн. Янз бүрийн хүмүүс залуу. Нас минь явцсан байна. Эсвэл залуу байна. Манай одоо хамгийн хөгшин оюутан чи 57 таах байсан шүү дээ. Оо за. Тий хамгийн залуу нь 22-тэй юм уу 23-тэй. Яг надтай ч зөө. Би хоцроогүй юм байна. 100,000 долларын цалингаа би аваад эхлэхээр танд хувь өгөх үү? Эхний хэдэн жил хувь өгөх үү? Тийм байхгүй. Тийм манайх чи зүгээр оюутнуудаа бэлдээл те бүгдийг зааж өгөөл. Тэгээд одоо ажилд яаж аплай хийх үү те бас тэр чинь бас юутэй шүү дээ те ажлын ярилцлагандаа яаж бэлдэх үү? Манайх бүгдийн цаахыг хэлээд заагаад өгчин тэгэл ажлынхаа ярилцлаганд ороод бас нэг тэнцэж бас нэг имчрикүүд байгаа те. Тэгэхээр Америкч яадаг гэхээр бас нэг ажиллах эрх хэрэгтэй те. Тэгжээж ажилд ордог. Тэнгүүд одоо сүүлийн үед залуучууд яаж ихээр одоо юу хийчихээ юу гэдэг Австрали явах гэж байгаа те. Эсвэл Германд байдаг, Солонгост байдаг. Тэгээ тэндээ ингээ олон жил болцсон одоо ажиллах хэрэгтэй, тэндхийнхээ одоо иргэн мэргэн болцсон зөндөө монголчууд байд юм байна. Тэд нар бас болно те. Одоо Солонгост очлоо, Германд амьдардаг хүмүүс байдаг шүү те. Бас ялгаа авах ингээл өөр ажил хийж байгаа шүү те. Хийж байгаа нэг IT-ийн салбар руу орё те. Энд чинь ерөөсөө нэг дэлхийн нэг хил байхгүй те. Одоо жишээ нь одоо дата аналистик хийгээ сурчхал юм бол тэгэл Солонгост ч ажиллана, Германд ч ажиллана, Австралид ч ажиллана, нэг адилхан юм мөнгө олох. Тийм дэлхийн хил байхгүй юу те. Програм хийлж гэсэн адилхан. Тоошол энэ дэр нэг найзсан баха. Тракны Америкт л байдаг шүү. Хөөе тракны жолооч. Тэгээ бас сургалтанд нь сууд юм шиг байна. Тодорхой хэмжээнд чинь ингээл ажиллаа хийж явах хавцтаа суралцаад байна шүү дээ. Үндсэн нөгөө нэг одоо нэг хотоос нөгөө хот руу түгэлтээ хийчээд налидын тэ амарч авах хугацаанд хичээлээ сууж яадаг. Тэгэж их бас мэрийж дивэлэн шүү хөөрхөн тийм. Дөнгөж саяхан гэхэд л одоо манай нэг оюутан тэ тракны жолооч байсан. Тэр маань ингээл одоо гэрээсээ ажиллаад чинь Америк гээс солилцсон. Тэгэхээр тийм боломжтой байхгүй. Хуучнаар одоо Билл Гейтс чинь их сургууль сурж байгаад маш их хугацаа алж гинэ гэд сургуулаа хайсан байдаг шүү дээ. Тэгэхэд 4 сар ингээд сураад бас хүн өөрөө хичээвэлээс болдгийм байж штэ тийм ээ. Тэгтүү хаягийн залуучуудаа үнэхээр баярлалаа. Энэ ерөнхий боловсролын сургууль 12 жил болсон штэ тийм. Йоо 10 болцог бол одоо тий 11 12-т суумааргүй ингээд шууд ингээд юм алхасаа сурчмаар тэрнийх шалгалтын шууд өгчмөр байна. Айгүй хуцаа алтаа таньна гэл тэгээд хайр хуцаа гэдэг. Тэгээд байсан. Хүүхдэд бас тэгдэм байлээ. Тэр шиг одоо манай нэг хин ах чинь сайн баяр ах чинь салбарынхны ярьж байгаагаар бол Америкийн нэгдсэн улс бас нэлээдгүй миний хувьд сонсч яснаар бол маш олон кино уран бүтээлүүдээр бараг 2000 гаруй уран бүтээл дээр ажиллаж ирсэн тэр гайхалтай эрхмийн би биш ээ чинь миний багш юм. Тийм багшгүй харин тийм суралцаж багш одоо ингэж явж исэн гэдэг тийм бас зүйлийг сонссон. Гэхдээ хамгийн олон та хэр удаа хугацаанд суралцсан юм бэ гэж салбарын. Үгүй тэр чинь бүтэн жил сууж штэ. Юу 3 сарынх байдیں۔ 7 хоногийнх 2-7 хоногийнх байдیں۔ Би Линда Сигер багштай танилцаад Америкийн байгалийн түүхийн музейг үзүүлээд Америкийн түүхийн музейн ерөнхийлөгч тасч аваад подвалуудад нь нарийн ширээмүүдийг үзүүлээд тэр Линда Сигер багшд энэ нарийн ширээмнүүдийг арабын шейхүүдэд үзүүлдэггүй юмыг бид танд үзүүлж шүү гэсэн чинь багш маань уяраад тэр том хүнтэй бид нар хоол моолнд ороод ерөөс чи миний сургалтанд сайн суугаад тав. Сайн ахаасаа нэг юм асууя. Тэгээд би сайн ахаа. Та одоо баштай би бол буруу асууж магадгүй. Ямар одоо уран бүтээл, кино уран бүтээл дээр ажиллаж ирсэн юм бэ? Нэгдүгээр хоёрдугаарт байж байгаарай. Хоёрдугаарт байна шүү дээ. Манай Монголын кино уран бүтээл урлаг ер нь яг ямар шатнаар явж байна. Ялангуяа зохиолын тал дээр байна шүү дээ. Яг юун дээр нь алдаа харагдаад идэв юм бол. Юуны өмнө яг тэр Америкийн байгалийн түүхийн музейд ажиллаж байхад тэр том дарга, тэрний баруун гар дандаа боловсралтай тэд нар түүх сонирхтыг уншдаг. Тэр 90 оны дунд хавийг яриад байна л да. Тийм. Тэгэхэд би Чингис хааныг их хаан гэдэг шүү. Их хаан. Би нэрээр нь дууддаг их хаан гэдэг. Гэтэл ингээ хоол моолнд ороо сууж хат эсвэл Улаанбаатар дээр нь говь явна. Тэгээд ингээл ярилцаа сууж хат танаа их хаан чинь
тэр сайхан хайр дурлал болж яхад аав нь гүйжиж дээрэмдэж аваад чөлөөдөг тий. Тэгээд ээжтэй сууж ирсэн хүчний хүүхэлчүүдээ. За тиймэрнээс гадна хамгийн их дэлхий дээр хамгийн их хүн алсан тийм хаан шүү дээ гэд надад хэлж ирсэн. Тэгэхэд би 90 оны ихээр боловсрал их муутай байсан юм шүү дээ. Социализмын үед хамаагүй хааны тухай ярьж болдгоо байсан. Олигтой ном байгаагүй. Миний ингээ буцлаад өнгөрсөн. Гэхдээ бид нар наваг ингээ гижигдсэн юм шиг байна. Тэгээ би бүр яг энэ хичнээн би энэ зургатаар ч юм уу хүн амтантай ирж байхад би ингээ Монгол хүүхдүүдтэй Чингис хааны тухай энэ комикс ном хийсэн гэдэг бол яг тэр 90-д он надад ерөөсөн мартагддаггүй. Тэр хоёр дарагдаа явуулсан. Надад загтал ирсэн маш сайхан зохиол. Бид нар бодол санаагаа өөрчилсөн. Түүнээс хойш сайн баяргаа бид нар их олон юм уншсан. Бараг уучлаарай мэт юм надад тийм захиарсан. За ингээд зарим хүмүүс наваг жоохон буруу ойлгоод байдیں۔ Ямар киноны зохиол бичсэн, ямар кино найруулсан гэхээр би нөгөө нэг кино найруулагч байсан. Тэр Линда Сигер гэдэг миний багш чинь бас кино найруулагч байсан. Кино зохиолын тасгалжуулагч байсан. Тэгээ надад хэлж ирсэн чи Монголд очиод тэр Монголын кино найруулагч, Монголын киночдод бас багш тасгалжуулагч хийж яваарай гэж надад захиж ирсэн. Тэгэхээр би бол зохиол бичдэг яг кино найруулагч биш байхгүй. За одоо энийг тайлбарлалаа. Одоо юу хэлэх гээд байгаа вэ гэвэл түрүү асуулаа шүү дээ. Энэ салбар танинуудээр манай кинонууд одоо маш их кино гарч ирж шүү дээ. Жилдээ бараг 100 гаруй кино. За тэгээд залуучууд дундаас ингээд сонсож байхад би Монгол кино үздэггүй гэж хэлдэг хүн айгүй их байдаг. Залуучууд. Ерөөс киноны салбарын биш. Яагаад тэгж ярьдгүй гэвэл хүнд чинь далд ухаан, илт ухаан гэж байдаг. Ухамсарласан ухаан, ухамсарлаагүй ухаан. Ухамсарласан ухаан их амарх. Одоо би ихээр ингээд зөглөөгүй шууд энэ өвдөн ухамсарласан ухаан шууд хүлээгээд авт. Ухамсарлаагүй ухаан гэдэг чинь цаана далд ухаан байдаг байхгүй. Энэ залуучууд оюутан хүн байна уу, эсвэл 10 жилийн хүүхэд байна уу, эсвэл таксины жолооч зах дээр зүгээр нэг пүүз зардаг мөсгөө байна уу те. Тэд нар дэлхийн сор болсон кинонуудыг үзээд ойлгоцсон байдаг байна. Тэгэхээр нөгөө нэг ямар ч онлайн дагуу биш, бүтцийн дагуу биш. Дээрээс нь бэлэгдэлгүй тийм кинонуудыг үзчихлээрээ шууд ухаан хүлээгээд авчдаг. За энэ кино бол кино биш юм байна болий гэдэг. Тэгээ дараа нь хэд одоо кино театр явна. Хэд одоо Монгол кино үзэнгуутаа за энэ Монгол кино бүтэхгүй юм байна. Сайнахаа би Монгол кино үздэггүй мө гэж надад маш их хүн хэлдэг. Тэгэхээр би тэр улсуудад тайлбарладаг байхгүй юм учраас болоод ингээд ийм юм учиртай юм. Тэгэхээр би юу хэлэх гээд байгаа бол одоо манай Монголын киночд үнэхээр айгүй за 100 жил биш юм аа гэхэд 50 жил энүүх юм гоцорсон. Энэ киногийн чинь нөгөө Оросууд, нөгөө Польш, Герман, Англи, Америк, Япон, Хятад, Солонгосчууд шинжлэх ухааны төвшөнд тавьсан баг. Нөгөө мундаг кино байдаг шүү дээ. Ингэний нулимс гэдэг. Тий. Ингэний нулимсыг би энд ингээд иш татсан байт. Жохон юм мэддэггүй хүн болохоор ингээ гайхаад байдаг байхгүй. Би зүрх киног хөндлөөд тэр кино надад маш таалагдсан болохоор би тэр хэсгийг аваад энэ кинонд ингээ иш татаж оруулж байгаа. Энэ номонд. Тэгэхээр манай Монголын бүр киночд шүү дээ 4-5 кино үзсэн хийсэн кино найруулагч нар маань барууны кино үзэж байгаад энэ айгүй тэнэг кино яасан энэ харин тэр киноноос ингээ хулгаалаад ингээ хийцэн биш тэгээ. Тэр нь хулгай биш байхгүй. Одоо чи нэг 10 жилийн өмнө маш гоё кино хийсэн байлээ гэж бодъё л. Тэр надад маш таалагдсан. Тэгэхээр тэр хэсгийг би аваад иш татаад би өөрийнхөө кинонд арай нэг жоох өөр найруулгатаагаар хийдэг байхгүй. Энэ яагаад англи хэлтэй бүгдээ? Энэ миний ном 2 хэл дээр 3 хэл дээр хийгдсэн байна. Англи, Монгол, Орос. Одоо 4 дахь хэл нь Герман. Би яг нэг гадагшаа гар. Энэ дандаа энэ гадагшаа гардаг хүмүүсүүд байгаа юм байна. Монгол хэл дээр бас гарсан байгаа. Дандаа Америк чиглэлрүү. Дээр үед Америкт байсан, энд Америкт байгаа, тэнд Америкт амьдарч ирсэн. Тийм л хүмүүсүүдтэй байж байгаа юм байна те. Үгүй. За яах вэ? Ихэ чи зүг болов. Тэр нэг Америкчуудыг би наваг нөгөө юу яасан Америкчуудыг би хандын нарах гэж хэлээ шүү дээ. Бид нэр
90-ад оны үед тийм ээ. Америкч. Тийм. Мос Америкч. Манай их хааны мос империалистууд гэдэг чиг тий. За тэгээ энэ цаг мөчид бас нэг гоё дуу сонсмоор санагчлаа. Тэр энэ цаг мөчид бас болор уян гихчээд хаа гоё тайзнаа ирж таны гоё тэр эрч хүчийг үзэгчтэй болон манай зочдод мэдрүүлээч гэж. Одоо та гоё ямар уран бүтээл хөрөх гэж байна? Яг энэ дуу болохоор 3 жилийн хугацаанд бүтсэн. Тэгээд Чукахт би одоо урлагийн гавьяа зэтгэлтэн төрийн саяргал харан хамтлагийн Чулуунбат хаахтаа та надад нэг гоё дуу өгөөч хийж өгөөч гэж санал тавьсан. Тэгээд 3 жилийн өмнө штэ тэгэнгүүт нөгөө аян гоё гарчаа. За энэ яаж яа гэж өөрөө дуулаад аялаа сонсгочоод тэг үг нь байдгүй үг нь ингээд үгийг хэлэх гэж энэ ая маань ингээд дэвнэлхийг тойрж явсараагаа сүулдэ буцаад Чуках дээр ирсэн. За болио Чукаха та энийг өөрөө үгийг хийгээрэй. Би болохоор миний хүсэж байгаа юм болохоор тийм гоё мэдрэмж те. Тийм мэдрэмжийг хүсэж байна. Тэгээд тийм гоё мэдрэмжтэй тийм мэдрэмжийг өгүүлсэн тийм дуу хийгээд өгөөч гэж хэлсэн. Тэгсэн чинь Чуках маань ингээд загсан айгүйх явдаа шүү дээ. Тэгээ загсан очиж яваад тэг ингээд гоё бичсэн байна л да. Тэгсэн чинь хамт явжсэн дандаа залуучуудтай явжсэн. Тэдэр нь уншичаад хөөстэй нэр их нэртэй захиа өчи ингээд энэ дуу манаас гоё ингээд хоёр хол байгаа хүмүүс хоорондоо бид нар чинь ингээд аюу гоё захиа өчтэй одоо интернет юм хүн байхгүйсэн шүү дээ тий. Тэр тийм гоё мэдрэмжийг өгдөг тийм гоё. Тий. Reality гэж. Тэгээд энэ дуу маань би яг бас нөгөө Дөнгөж хаалганд орчоод гараад нэг 2-3 сарын дараа студид бичүүлж байсан. Тэгээд яг жилийн өмнө видео нь гарсан. Тэгээд энэ дуу ерөөсөө ТV-гээр тайзнаас ерөөсөө дуулагдаж байгаагүй, ТV-гээс дуулагдаж байгаагүй. Зөвхөн миний видео л явж байгаа шүү дээ. Тэгээд 6 сарын 7-нд бас энэ дуугаа амьд хүчмтэй тайзнаас дуулна. Өнөөдөр бас студиэс бид нар сонсон байж тээ. Тайзнаас бас та нар анхны үзэгчтэй боллоо. За тайзнаа заруулъя. Энэ дуу маань гоё хариу нэг нэгэндээ гоё захиа бичээд хариу гоё хариу өгж байгаарэ. Хариу гэдэг дуу байгаа шүү. За. Чамайг явах шивэрч байсан бороо чамдын чандаас цагаан цас болон ирж яг л тийм хайрын өгөл ирчээ Цэчэндээ дулаа цулан хайрлан зогсон цагаахан өвлийн тэрэл шүншиг яг энд тийм цас бодрон орж байна шиг болж тийм сайхан баяртай хариу ирчээ Салгуу холоос бичсэн хайрын үгсчин сансан сэтгэлийг минь уйраж өглөө сэтгэл зүрх минь чамдан хайртай Санаж байна би чамайг сайхан учрал ирэнгээ сатан уулзах тэр өдрийг хүлээ
Тийм нэг ингээд хин нэгэлөө захиа бичмээр өөрөө хариу авмаар. Уран бүтээл гээл дуугаал ярьсан чинь ер нь сүүлийн үеийн уран бүтээлчнэр ер нь их тийм универсалны болцсон байна шүү дээ. Ялангуяа одоо манай эзэн мөхийг ингээд би харахад 10 жилийн өмнө лаглаг дуу дуулж ирсэн. Одоо наадмын өмнө гоё цомог гарах гээд явж штэ. Бүр гайхаад байгаа байхгүй юу? Яаж байгаа юм бэ та одоо? Хэлчихээ та. Хамаг юм задлаач. Гоё штэ, задлаа л та ээж. Тийм. Түрүү нөгөө Баатарахын тэр нөгөө ээжигээ гар дээрээ алдсан гэд тэгээ би нөгөө зүүдэнд ордгоо гэд асуусан. Тэр нөгөө бавгийн лавс руугаа тэр нөгөө зүүдний гуйлга гэдгийн тухай ярих та. Ээж хүн гэдэг бол нас орсон ч гэсэн хүүхдийн зүүдэнд орхоос айдаг. Яагаад гэвэл хитрхийг санаж битгэрх багтаа гэж эмэгтэй ээж хүн гэдэг бол тийм агуу хүн юм байна л та. Тэгээ би яг гүрэн ахаар би ээждээ урт наслаараа гэдэг нэг дуу гэдэг сэдв болоод би гүрэн ахаар бичүүлээд тэгсэн чи ийм юм. Тэгээ би таны ээж зүүдэнд чи хэр орж исэн бэ гэсэн чи ээд дээр ороогүй дээ 2 3 удаа л орсон. Тэгэхээр ээж хүн гэдэг бол нас урсан ч гэсэн дараа нь үр хүүхдээ зүүдэнд орж намайг санаж битгэрнэ гэж бас ээж тэгнэ гэж боддог гэж бавгийн лавс руугаа тэр чи олон ном сэтгүүлнээс үүссэн Монгол одоо тэр ухаанаар ч юм уу тэгж. Тэгээ яг түрүүний Баатарахын хэллэгээр манай ээж бас одоо яг өгөхээрээ л бас одоо айлгаж байгаа. Одоо хэдэн жил ч өвдөж байна өгч байгаа хөөрхий тэгэл ерөөсөө үхээд үгүй би өгчлээ одоо би юм уу нөхөл хаа гэж ерөөсөө жил ирэх тусмал нэг юм нэмэгдээл хөөрхий тэгэл. Тэгээ нэг л өдөр явцдаг учраас ер нь ямар ч цаг тохиолдсон ээжээрээ ороод гарч явах хэрэгтэй. Халуун цайг нь ууж явах хэрэгтэй. Ээжээсээ асуух маа эрт асууж юмэр юм бэ. Тэг яг таны нөгөө би яагаад би тань руу энэ юм асуугаад нэлгээд нөгөө тэр хүн ингэхээр бүх юмаа л аваа явчихж байгаа шүү дээ. Тэр хүний тухайд хажууд нь байсан гэд та ингээд нэг бас залуу хүнд бол үлгэр дуурайд болгоосоо гэх. Тэгэхээр яг нөгөө амьддаа бие биенээ харил. Тэгээд хажууд нь байгаа дээр нь одоо яг асуух юмнуудаа асуу гэдэг юм чинь үний юм байна. Эцсийн мөчд яг алган дээрээ байвал хүн чинь дараа нь харамсах юм байдаг юм билээ. За миний гар дээр бие нь хөрсөн гэ тэ. Тэр чинь том юм байд юм байлээ шүү дээ хүний амьдрал. Тэгээ саяхан бас нэг 11 давхартай ээж нь байдаг. Ингээл мөнхийн хажуугаар нь явж байгаа нэг удаа нэг хальт ороод гарсан хуушур хийцэн байсан. Та одоо хуушур хийцэн. Ээж нөгөөдийг хоол хийгээд өгөө гэл тэгэл идээд дараа нөгөө ягаад гэвэл 11 давхарт амьдэрдэг учраас тэр ах дээшээ доош явахаар төгшөөдөг байсан байна. Тэгээ өнгөрцснийхэн дараа 11 давхарт нэг мэдсэн чинь лефтгүй ингээд шатаар өөрөөгүйгээ гарцсан. Тэгээд дараа нь харамссан байна. Тэгэхээр одоо бол нөгөө амьд яасан гэж аль болох нэг өдөртөө нэг юм уу хоёр таа ингээд залгаал ингээд байх хэрэгтэй. Тэгээ миний одоо энэгээр би ч нөгөө гоё юм руу нөгөө хайлж ордог гэдэг байгаа шүү дээ. Дахиад хайлахад би нөгөө кино руугаа хайлахад байл да. Галбангаа гэд нэрний учир бол яг тэр домгийн шувуу юм байна. Бас эмхтэй шувуу. Тэгээ домг нь бол ингээд өндгөө гарах гад дэлхий рүү ингээд дэлхийн нийл ус. Тэнгүүд ерөөсө бүх өдөө зулгааж агаад тэндээ өндөглөө тэгээд газар хуурай газар үүссэн гэж тийм домгтой. Тэгээ яг бурхны 10 хэдэн хотын нэг нэгээд янз бүрээрээ байд юм билээ. Тэгээ ир шууг нь гард маяг. Тэгээ энэ каноны юутай их авцалдаж байгаа. Тэгээ маш олон энэ ч тэгээ маргааш хүүхдийн баяр болгож байгаа. Тэгээ энэ завшааныг ашиглаад одоо газ нэг юм өөр руу ороход байгаа байхгүй юу? Миний дунд охин 6 сарын 1-нд төрсөн байхгүй юу? Тэгээд яг охиндоо төрсөн өдрийн баярын мэндийг тусгайлан хүргээд Монголынхаа бүх нийт ээжүүд, эмэгтэйчүүд, бүсгүүчүүдтэй олон улсын эрхийг хамгаалах баярын мэндийг хүргье. Март биш те. Тэгээд энэ завшааныг алсвал дорногоо ээж хүмүүстэй хайртай шүүгээд бас хэлчмээр байна. Би дахиндуулаад бас нэг юм хэлмээр санагдлаа. Мэдээж ээжүүдийнхээ сайхан хүндэлгүй яг хайрлахгүй яг нөгөө эцгүүдийгээ бид нар хайчаад байна.
Эсэг хүн чинь бас байж иж тэр одоо өөрөө хөхд чинь бас үүсч бий болж байгаа шүү дээ. Тэгээ ер нь бол гэтээ одоо бол нэг аавын ер нь аав уулж гэдэг болсон. Тэгээд ер нь аавын тухай янз бүрийн би миний хамгийн анхны одоо аавда зөрж би дуун суур босгосон. Тэрнээс би одоо нэг энэ тэндээс 21 аймагаас ингээл утсаар нь суурвш миний чадах юм бол урлагийн хүн өөрөө нэг 4 жил хэрэгтэй бодсон. Ууг нь ингэж байгаа тэгээд өөрөө дуулаа клипийг хийгээд 18 онд аавдад дуу гаргасан. Ээждээ бас нэг дуу гаргасан. Тэгээд зөндөө олон дуу байгаа. Тэгээд нэг багцлаад нэг хүний гадаа нэг юм болох ажил маань ерөнхийдөө одоо шувтарч байгаа. 2025 оны 5 сарын 31 7 жилийн өмнө би ч бас ээж болсон. Өнөөдөр миний охин яг төрсөн өдөр байгаа. Тэгээд хайртай шүү. Ер нь хүүхэд гэдэг ерөөсөө өөрөө тэр шиг тааж байгаа. Тэгээд хүн болгоны хувьд хүүхэд байх нас бол хамгийн гоё. Тэгээд та бүхний бага насныг дурсгах үднээс манай одоо Sorbite буюу шидэт хүнсний хамт олон маань бас гоё бэлэг илгээсэн байгаа. Бүтээгдэхүүнийхэн дээжээс та бүхэндээ зориулан өгч байна. Тэгээд Монголын үйлдвэрлэгч учраас Монголын маань одоо гадны улс орнуудад хамгийн их одоо гайхамшигтдаг жимсгнээр ингэж хийсэн зэрлэгч царган түүний хэлс. За нэрс олон ингээд бүтээгдэхүүнүүдийн гоё дээжнүүдээс зочдод маань явуулсан байгаа. За ингээд цаашаа ингээ олчих. Ер нь Японд байдаг бичээ шиг харагдаад байна. Бэлгэндээ ч гэсэн гоё юм эрүүл бүтээгдэхүүнүүдээсээ бас өгжээвэл за би тэгвэл охин минь том болж байгаа нэгдээ дуудуулах хэрэгтэй байсан байна. За нэг бажахтай ингээ өгчээ. За өөрийн тань бэлгийг би ингээд өгье. За баярлалаа. За тэгээд үргэлжлүүлээд бас гоё уран бүтээл бас сонсморч юм шиг санагдаад их юм. Тэр үлж яах юм. Эзэн мөнхийнхээ одоо тэр гоё аавын тухай их олон сайхан дуунууд байгаа юм чинь. Эзэн мөнхийнхээ сайхан дууг сонсъё. Тэхөө өдөлээ. Тийм. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дурсамж бүтээх тансаг амт Сан Мигуэл. Зуны үдшийн дотн яриаг санагдуулам тансаг амт. Байгалийн сайхан дамран суухад сэтгэл сэргээх зөөлөн амт. Урт өдрийн дараа альжаалаа тайлан суухад төгс тохирох цэв хүйтэн сэнгэнсэн амт. Энэ бүх мэдрэмжийг дэлхий дахинаа түгээсэн эгэлгүй нэгэн шар айраг. Сан Мигуэл. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дурсамж бүтээх тансаг амт Сан Мигуэл. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дурсамж бүтээх тансаг амт Сан Мигуэл. Орчлонд та минь оргил уусан ёо. Ор биднийхээ өмөг түшигнэ ёо. Удам тинүү цэлгэр тал шигээ. Ухаантан саруул сэтгэлтэн тэнгэр байждээ.
орчлон нөхөжл явандаа хүн орчлонд та минь оргон улсан ёо ор биднийхээ өмөг түшгэнэ ёо удам тэнүү цэлгэр тавшигээ уан пенсарол сэтгэлтэн тэр байжтэй орчлонд та минь оргон улсан ёо ор биднийхээ өмөг түшгэнэ ёо удам тэнүү цэлгэр тавшигээ уан пенсарол сэтгэлтэн тэр байжтэй Гэхдээ ер нь одоо бавгийн лагсармгаа гүрээ ах та гурав чинь их адилхан сэтгэл байгаа шүү. Нэг үе юу? Нэг үе юм шиг байдаг. Тийм шиг. Би бас нэг харамсаж болдог нэг бодол байд юм аа. Монгол хүн одоо залах уу, одоо ядуу л гэж яриад байдаг. Гадаадд очихороо их мундаг болчдөг. Тэгсэн мөртлөө гадаадд очихороо буцаж эргэж ирэхгүй маа. Яагаад тэр ингэж талаар ингэж одоо би байна вэ? санаа зовоод байдаг байхгүй. Монголчууд монгол хүнийг хайрладаг болсон цагт тэр хүмүүс аяндаа ирнэ. Уг нь хайрлал байна л та. Гүй хайрлахгүй. Чамрыг хайрлаад байгаа шүү дээ. Монголчууд сошиалоор би нэг яаж нүдэж байна. Энэ заваа ертөнцөөс зайлий гэж бодож штэ хүн. Гүй болохгүй. Яагаад тэгэхээр чинь монгол хүндээ хүндэттэй хандж чадахгүй. Нэг хүндэхгүй штэ. Харьцааны соёл бүдүүлэг байна. Яагаад энэ бүдүүлэг байна гэхэд тэр ийм бүдүүлэг байна гэдэг учраас хүн засгаад тойр цогтол том жирийг хөөцөлтөд гүйлдэд байгаа. Одоо хуучин манай 40 мянгатын чинь ингээд шүлс мүлсээ хайчлаа. Тэнгүүт нэг настай хүн та нар уучлаарай ахаа гэдэргээл тийм байсан. Одоо бол бити солиороод байгаарай л гэдэг болсон. Тэр чинь Монгол хайрлах нь байхгүй болсон байхгүй. Нэг Улаанбаатарын соёлдсон нөхдүүд маань Америк баруун руу гараа авцсан. Одоо ерөнхийдөө бас за мухагаар хатууханаар хэлэхэд нөгөө оркууд маань дүрчээд байна шүү дээ. Ер нь Ер нь бол харж байгаагаар болохоор ийм байхгүй. Одоо жишээл бид нар эртнээсээ нүүдэлчин соёл иргэншилтэй хүмүүс ахгүй юу? Тийм учраас одоо яагаад ингэ бид нар нэг одоо Баатарын хэлээр хайрлахгүй байна гэдэг чинь хүн хүнтэйгээ харилцаж сураагүй ард түмэн баггүй да. Нийгэмшил сураагүй. Нийгэмшил одоо нийгмийн харилцаанд орж сураагүй. Тийм учраас нөгөө нэг нэгээ хүндлэх хотын соёл ч юм уу за хөдөөч бай хотч бай ерөөсөө ямар ч ялгаагүй малтайгаа ч гэсэн хүн харилцаж байгаа штэ. Яаж тэр малыг идээшүүлэх үү яах уу гэл те тэрнтэй адилхан ерөөсөө ямар нэг юмтай харилцааны соёл биднэрт байхгүй учраас нэг ойлгох чадвар нь жоохон хоцрогдоод байгаа байхгүй. Тийм учраас тийм биш байхгүй да. Улс төрний амар байна. Өнөөдөр одоо нөгөө утаа мутаач гинөө юу төгжрээ мүжээ. Яг мэ цалин бүн тэнд одоо нөгөө хөдөлмөрийг чинь үнэхээр үнэлж чадж जैन цалин үнэхээр өндөр байна. Нийгмийн байдал сайхан тайван байна. Чөлөөтэй нөгөө эрүүл ахуй соёл одоо хүнсний аюулгүй байдал юм уу юу байдгийг те. Тэр нь тулцсан байж тээ. Үнэхээр хүнээ дээлж байна. Одоо шивэд мэвд чи ерөөсөө нэгт одоо амтан байж ах чишээ тийм биз дээ. Гэхдээ бид нар энд орлого багтаажсэн ягаад гоё харилцааг нь авч үзэж болохгүй. Даанд 200 300 онцоо арахгүй дүүрэн биш дээ. Тийм биз дээ. Нөгөө нэг хөрөөс онцоо хүнээс чи ингээд дайраад харин тэр хүн чинь тэр нийгмийн харилцаанд орж чадахгүй. Машинаа хэрглэж чадахгүй. Тэгээд хаан тавих үед мэдхгүй тэр харилцааг миний саяны юм нэг бодлолтой тий. За. Гэтэ мэдхгүй. За тэгээд бол яг урлагийн хүн биш байсан бол нэг мэндээгээ дагаад Америкт очиад тэгээ сая ярианаас нэг гол юм мартчихлаа. Хизээ та нар маань наашаага ирэх вэ? Хизээ Монголоо хөгжүүлэх вэ? Яг нэг хэсэг 90 оны ихээр 2000 он эдэр байсан. Тэгэхээр миний хувьд бол их өөр. Надаа янз бүрийн институт, янз бүрийн байгууллага юу ч шаардлагагүй. Надаа нэг бал цаас байхад би зохиолоо бичнэ. Гадаа бороо орн уу, улс төр тийм янз юм болно уу, Америк сайжирн уу, Хятад унн уу, Монгол хэцүүд нь надад ерөөс
Тэгээ зохиолоо бичлээ, юмаа хийлээ, Голливуудад зарлаа. Мөнгө авсан. Энэ нь орлоо. Тэгэхээр өнөөдрийн хөтөлбөрт би нэг ч Голливуд нэг ч кино зохиолоо зараагүй. Нэг 10-аад юм байт ингээл зүтгүүлэл явж байгаа. Би энийг нөгөө ганцхан Монгол биш дэлхийн бүх хүүхдэд зориулаад нэг юм ном хийсэн. Одоо дараагийнхын хийгээ явж байна. А би яагаад Монголд байгаад байгааг бол одоо нэхэд ч юм уу надаа их олон кино дүүнэр байдаг л дээ. Бид нэг жоохон загнуулаад нэг жоохон намайг нэг жоохон хаашаахгүй тэгэл явдгийн. Гэхдээ одооноос эхлээд би баг одоо 200-аад оюутантай болсон. Тэгээ би нэг ийм сургалт явуулсан. Ийм сургалт явуулсан. Тэгээд ингээд дараа нэг өдөр ингээд оюутнуудаа тоолсон чинь 200-аад оюутан болсон байл. Тэгэхээр энэ киногоо одоо монголчууд бид нэр их зөв хийх хэрэгтэй. Зөв гэдэг нь онолтойгоо, бүтцтэйгээ сонирхолтой. Тий, тэг бүх юм ингээд суулгахгүй байвал явахгүй. Бид дүүгийн маань хувьд одоо яах вэ? Би үл яах вэ? Надад бол угаасаа өөрийн нэг зорилго байж байгаа шүү дээ. Нэг гол байж байгаа. Тэрэндээ бол удахгүй бас тэгэл хүрчин тий. Би Баатрахасаа бүр хамаагүй асууя. За хүүхдүүд нь Америк боловсролтой байна. Тэгэхээр одоо та бол одоо ирэхгүй байж боллоо гэхэд хүүхдүүдэд ирүүлэх ямар санаа? Би боломжийг судалж байгаа. За нэг мэд чи хүний чинь нас их богинох юм. Цаг хугацаа хурдын. Би Америкт ч 28 жил болсон байна. 28 гэдэг нь жоохон доо биш шүү дээ. Манайх чинь нэг 60-ны хагас шүү дээ тий. Тэгээд бол яг өөрөө бол санаа зовсонд оюуны хөрөнгө оруулалт хийж байна. Ном бичээд Монгол хэлээр Монголын ард түмний оюуны хөрөнгө оруулалт хийж байна. Би тэгтээ нэг юм бодъё. Энэ манай соёл урлагийн гэж хошин шог хэлдэг. Нутагтаа ирж бити ясаа тавиараа гэдэг тий. Тэр чинь яс тавьдаг орон биш шүү гэж байгаа. Би тэр нь жоохон эмзэглсэн. Ясайг зүгээр шатаагаал хаачихсан гэж цацсан шүү дээ. Манайхан тийм одоо орк сэтгэлгээтэй нэ орк гэдэг тий. Та нар бити ирээрээ бид нар их орон шүү. Болохгүй шүү дээ. Хөгшинч бай залууч ирэх ёстой үстэй. Оюун санаагаараа явж штэ тий. Одоо оюун санаагаараа өдөр шөнөгүй тэндээ юм хийж явж штэ. Тийм учраас бол ирэх нь ирнэ. Хүүхдүүдээ ч гэсэн авчирна. Би бол хүүхдүүдээ бол аль болохоор хоёр хэлтэй болгоод өсгөцөг. Би энэ монголчуудаа хэлэхэд багаас нь хүүхдүүдээ англиар ярьсан хүмүүс бол тэр улсынхаа юу баялаг болоод дуусна. Яа, яг зөв тий. Би бол өөр хүүхдээ бол дандаа монголоор ярьсан. Би гэртээ хизээч хэдийт өөр хүүхдтэйгээ англиар юм уу нэг англи үг оруулж ярихгүй. Тэгсээр бол манай хүүхдүүд яг монгол хүн. Монголоор байна. Тэр хүн монголоор байна гэдэг чинь монгол сэтгэхгүй, монголоо гэсэн хайр бүх юм ингээд үлдчихнэ. Тэр хүн хэрвээ англи хэлтэй болох юм бол тэгэл дуусна юм байна. Би одоо олон 100 бараг би 100 гэж ярьж штэ. Би маш олон монголчуудтай хамт харьцдаг гэж мэдэн штэ. Монголчуудын холбоо молбоо өчнөө юмс. Нүдээрээ би хараад сэтгэлээрээ уйлж байна. Тэр олон хүмүүс. Ерөөсөө өөр хүүхдээ англиар яриад тэр өөр хүүхд чинь тэнд төгсөө тэнд суугаад тентхийн ургамал болоод тэндээ ургаад тэнд тусчих. Би тэхгүй тулд өөр хүүхдээ монгол хэл заасан. Миний хүүхдүүд гэрээрээ гэдэг байсан. Боловсон хүчний хувьд бол 90 орчим ажиллаад байгаа. Бүрэн болцоог нь ганц юмар бүрдүүлсэн. Би хэлийн алдуулаа. Ерөөсөө энэ. Тэгээ нэг тэр нөгөө хошин шогийн тэр нөгөө ирээрээ ясаа тавьдаг гэдэг чинь би өмөрөө дээл бас тэр нөгөө салбарт бас байгаа юм. Тэр чинь нөгөө талаараа эсэргээрээ харамлаад хурдан ирээ та нар эндээ ингээ яг зөв эсрэг юм байгаа байхгүй юу? Болно биш. Болно биш. Тийм юм. Тэр чинь хүмүүс эмзэг чинь тийм угаатай байхгүй шүү. Үгүй. Би бас нэг зүйл хэлмээр санагдаад байна. Та нар ийшээ ирэхгүй байж тэр холоос бити хуцаад айл гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр би гол санааг нь хэлье. Яагаад эдгээр хуцаад байна гэхээр шүү дээ. Монголда хайртай байгаа бол тэндээс хуцаад байгаа байхгүй юу? Тэр хайргүй хятад хүн байсан бол тэгээд тэнчэнэ мөнгөө өдөөл саахан байж шүү дээ. Юу хуцаж байгаа. Миний бол нөгөө кабичкын дотор хэлж байгаа байхгүй юу? Хуцаадаа гэдэг үг. За өнөөдрийн манай нэвтрүүлгээр шүү дээ. Үнэхээр одоо гал халуун их тийм гал ассан нэвтрүүлэг болж штэ. Тэгээ өнөөдөр бас урт цагааныхаа гудамж нэвтрүүлэгт ирсэн та бүгдээ их баярлалаа. Ер нь одоо Алтан хад хэлж байгаад нэвтрүүлгээ цааш жоохон сонгох байсан юм уу гэж бодлоо. Манай хөтлөсөндөө тэгтээ. За тэгээд мэдээж хүрэлцээрсэн бүгдээрэнд нь баярлалаа. Хамгийн гол нь бүгдээр эрүүл байх ёстой шүү. Тэгжээж л бүгдээр улс их орноо хөгжүүлнэ. Тэгээ өнөөдөр болвол их хүүхд тэр дундаа хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн өмнөх дугаар байлаа. Тэгээ өөр өөрсдийнхөө оюун бодлого тийм ээ одоо хөгжүүлж за ингээд уралдан байгаа энэ цаг мөчид бүх хүн эрүүл байгаасай. Тэгээ хүүхэд болгонд гэрэлтэй ирээдүг бий болгохын төлөө томчууд бид нар ч гэсэн бүгд хичээ зүтгэх юм ёстой. Тэгээ хамтран ажиллагч компаниудаа хоёулаас гоё
дурсаж тэдэндээ баярлагаа илэрхийлэх нь зөв ясны хаа гэж. Манай одоо алдартай Сан Мигель пив 140 жилийн түүхтэй. Яг зөв. Тэгээд нөгөө хүүхдийн бэлэг яг одоо боох гол тест дэлгүүрлэг гүйж байгаа бол бити сахартай ундаа өгөөрэй. Хамгийн гол нь тийм ээ эрүүл чанартай сахар багтай гэдэг үүднээс манай Асахигийн бүтээгдэхүүнийг бас сонголтоо хийгээрэй мөн шидэт хүнс Foro Bites байлаа. Тэгээд бүгдээрэнд нь ирүүлэхийг хүсье. Дараагийн дугаараар иргүүлцгаая. Баяртай. За баярлалаа. Тэр баян байгаарай гэсэн ерөөлөөр. За ингээд телевизүүд та бүхэнд баярлаа. Урилгаар 2 хөтлөгч маань ингэж яаж тийштэй. Урилгаар 2 хөтлөгч маань оролцлоо. Бүх кино театр гарч байгаа шүү. Урилгаар 2 хөтлөгч баярлаа. Ингээд урт цагааны богино хар богино хар гудамжны төлөг байдаг. Тэгээ байж байгаарай бас нэг юм байгаа штэ. Нөө их үрсийн баяр гэхээс илүү их эцэг үрсийн баяр гэж байна. Их эцэг үрсийн баярын мэнд үгүй. Дандаа гэр бүлийн баяр. Гэр бүлийн баяр.